Тэгээд гадаад сураад төгссөн хүмүүс нь тэгээд яагаад алахгүй байна гэдэг асуулт ургаж гарч ирж байгаа. Гэхдээ яах гэж сурсныг мэдэхгүй байгаа хүмүүс юу өөрчлөх юм? Төрийн сангийн зээлээр сурах нь өөрөө утгагүй юм шүү. Гэдгийг би зүг гэж угаас илүү хүчлээ. Том компаниуд ингэдэж шүү дээ. Жил эхлэхэд нэг юм төлөвлөгөө гаргадаг тий. Тэгээд тэрийгээ яг биелүүлдэг, тэгээ хаадаг тий. Тэр нь угаасаа хязгаарч алах төлөвлөгөө угаасаа бичдэггүй тий. Монголд бол том компаниуд бол хизээч маркетинг хийдэггүй. Тэр зөвхөн PR болон пропаганда л хийдэг. За сайн байцгаана уу? Ингээд манай дараагийн Pinecast-ийн маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаартаа бид бүхэн Ташнамтай ярилцахаар ингээд ирсэн байна. Тэгээд Ташнама чи өөрийгөө нэг тэгээд биднэрт товч танилцуулаач. За бүгдэнд нь өдрийн мэнд. Тэгээ намайг Ташнам гэдэг. За яг одоогор бол өөрийгөө яг дижитал маркетингийн зөвлөх тэгээд дээрээс нь дижитал номад гэж тодорхойлоод явж байна. За миний өөрийн туршлага гэх юм бол нөхөдөө дижитал маркетингийн чиглэлээр сүүлийн 10 гаруй жил тасалдаг ажиллаж байгаа. За ажиллаж явах хугацаанд дундуур нь стартап нээж үзлээ. Нэг шоунд ороод төрүүлээ, санхүүгийн салбартаа тодорхой хэмжээнд ажиллаж үзлээ. Тэгээд одоо бол ерөнхийдөө өөрийгөө жоохон гадаад зах зээл рүү сорж үзьегээд гэр бүлээрээ Таиланд улсад амьдраад тэгээд дижитал номад байдлаар амьдраад явчихна. Юу нууц шил нөгөө шоуныхаа талаар хайлт дурдвал бас нөгөө манай энэ кастыг те стримийг үзэж байгаа хүмүүс бас ямар шоунд орсон ингээд мэдэхгүй байж магадгүй те ямар шоунд орсон блэ. Apprentice Монгол гэдэг шоуны 2 дугаар удирдлынх нь 2 дугаар удирдалд оролцоод ерөнхийдөө ялагч болсон. Тэгээд Apprentice 2-ын ялагч болсон нэг шагналтны ерөнхийдөө ард санхүүгийн нэгдэлд гүйцэтгэх албан тушаалд ажиллах байсан. Тэгээд сая сүүлийн жил хагасны хугацаанд яг шоуныхаа дагуу ялагч болсныхаа одоо шагналаар ард санхүүгийн нэгдэлд дижитал стратеги эрхэлсэн захирал, маркетинг эрхэлсэн захирал, тэгээд Тэнгэр Системс компани гүйцэтгэх гэдэг албан тушаал дээр ерөнхийдөө бас нэг финтек шийдлүүдээр нэлээд төвлөрч ажиллаж явсан байна. За сүүлийн үеийн мэдээлэл. Тэгэхээр одоо нөгөө нэг бүр бага нас руу чинь очиод тэндээс эхлээд ирвэл хүмүүст буух байх гэж бодоод байна. Ер нь багтаа хаана өссөн бэ? Баян айлын хүүхдүү. Тий. За би чи ер нь л өөрийгөө нэг игэл ардын хүүхд гэдгээр яг тэнэгдсэн шүү дээ. Ер нь бол яг яг уу төрснөөрөө ярих юм бол би өөрөө Төв аймгийн Эрдэнэ санд гэж явдаг. Бас нэлээд тийм сонин төвхтөнө замд төрөөд тэгээд манай эмээг хавар манайд өвлчөө буцах замд нь одоо хүргэжгэж замдаа төрсөд тэгээд Төв аймгийн Эрдэнэ сандад ерөнхийдөө төрсөн гэж явдаг. Тэгээд бас төрөхтэй бас нэлээд асуудалтай төрсөн учраас тэндээ бүр 3-аас хүртэл өсөж жоод гэртээ буцаж ирж исэн. Тэгээд буцаж ирээд бол нисхийн одоо дэмж дээр өссөн. Нисхийн өнгөө өгөхөд манай аав нисгэд ажилтдаг. Манай ээж нисхийн сургуульд багш байсан. 7 дугаар сургуульд багш байсан. Тэгээд манай ах бас нисгэд ажилтдаг. Гэт ер нь нисхийн л дэмжийн өгөхөд. Одоо бол хүмүүс бас нилээ нисхийг бол бас жоохон мэддэг болж байгаа шүү дээ. Яар мөрөө нөгөө хотын төв өмнө гэдэг. Тэрнээс биш намайг хүүхэд байхад нисгч юм бол одоо бид нар өөрсдөө хот орно гэж ярьдаг байсан шүү дээ. Нисгэд амьдэрдэг багтаа. Хот руу орно гэдэг бол төлөвлөгөөтэй ажил байсан. Ер нь бол амралтын өдрүүдээр явдаг. Автобус явдаг байсан. Автобус байна. Автобус нь 5 шараар дамжиж нэг явна. Асуу бол 100-аар дамжиж нэг явна. 2 чиглэлийн автобусаар явна. Дээрээс нь ер нь тэгэл тэндээсээ ер нь 10 жилээ төгсөөд их сургуульд ортлоо ер нь нисгтэй л байсан. Тэгээд яаж гад нөгөө дижитал маркетинг руу орчихвоо тий. Их сургуультай сурсан уу яасан? Яг хоо дижитал маркетингийг бол төгсөөд ер нь мэрэгссэн. Тэгээ анх бол Moist бизнесийн удирдлагаар сураад бизнесийн менежмент мэргэжлэр төгсөөд тэгээд яг төгсөөд ойлгосон зүйл маань юу вэ гэхээр бизнесийн удирдлага өөрөө жоохон тийм барьцгүй мэргэжил юм билээ. Яг нэг мэддэг ч юм шиг мэддгүй ч юм шиг яг санхүү руу ч ордог, хүний нөөц рүү ч ордог, үйл ажиллагаа ч ордог, стратеги рүү ч ордог, тэгээ маркетинг руу ч ордог. Тэгсээр нь яг аль нэг нь гүнзгийрсэн юм байхгүй мэргэжлээсэн болохоор ер нь нэг аль нэг зүйлээр нь бас нэг дагнах хэрэгтэй байхаа гэдэг үедээ яг дижитал маркетингийн талаар ер нь бол ойлгоод за энэ зүйлийг ер нь барьж авч нэлээд мэрэгшиж явах юм бол тухайн үедээ бас нэлээд тренд байсан. Тэгээд трендээ дагаал сураад явсан. Өөрөө сурсан гэсэн үг тий. Тэг яг өөрөө би дааж сурсан. Гэтэ багтаа ер нь most орсон гэхэр чи гайгүй сурдаг хүүхд байсан уу? 10 жилдээ ер нь. 10 жилдээ бол яг ер нь гайгүй сурдаг байсан. Гэтэ Яшээ бол тийм сайн хөгжүүлж чадаагүй. Яшээ ангийн гавал мавал онц олимпиад ордог тийм юм байна уу? Байсан. Ер нь бол нөгөө захын сургууль, улсын сургуулийн чинь нэг юм угаасаа л хэдэн гайгүй хүүхдүүдээ бүх олимпиадад оруулцдаг. Тэгээд
Ер нь манай ангийн нэг 4 5 нэлээд гайгүй сурлагатай хүмүүсээс энийг байсан. Тэгээд бид нар чинь бол бүх олимпиад орно. Одоо би жишээ нь биологи олимпиадын хүрэл медальтай, тэгсэрний физикт орно, англи хэлд орно, орос хэлд орно, Улсын юм уу тэр чинь? Уу яг дүүрэгт орно, дүүргээсээ гайгүй гарах юм бол цаашаа хот руу орно. Тэгээ хотоос явах юм бол Хотоос авч ирсэн юм медаль. хотод авах ороод нэг тусгай байр үлүүл нэг авч ирсэн 10 хэд метр ороод. Тэгээд дүүргээс бол нэлээд их медалууд бол авч ирсэн. Математик, физик, бүр биологи дээр хүртэл авч ирсэн. Тий. Хотод бол авч байгаа юм шүү дээ. За тэгээд нөгөө яг ингээ бизнесийн сургууль сурлаа. Тэгээд бизнесийн сургууль чинь заасан юм чи яг ингээ бизнес дараа нь хийж байгаа шүү дээ. Нэг хэрэг болсон юм байна уу ер нь? Яг үнийг хэлэхэд. Би бол төгсчөөд ажлын байранд гараад ойлгосон зүйл нь бизнесийн сургууль тэгээд бизнесээ сурж байгаа хүмүүсийг яг нэг бизнес хийхийг заахаас илүүтэйгээр судлаач бэлтгээд идэм байл гэж бодсон. Бизнесийг судлах уу? Тий, судалгаа тал руугаа илүү судалгааны арга зүй цаашаа нэг онлайн түвшинд явах тал руу нэлээд бэлтгээд идэх юм болов уу гэж харсан. Тэрнээс яг бизнес эрхлээд явахт нь шууд хэрэгтэй зүйлийг бол жоохон бага өгдөг юм болов уу? Харсан зүйл миний өөрийн туршлагаар. Бизнесийн одоо удирдлага гэж яг юу хэлээд байна? Бизнес администрашн гэдэг яг тухайн бизнесийг удирдах явах гэдэг талаасаа удирдах явахын тулд одоо нэг бизнес чинь өөрөө дотроо нөөцүүд л байгаа шүү дээ. Энэ үгээр бол хүний нөөц байна, мөнгө санхүүгийн нөөц байна, технологийн нөөц байна. Одоо тодорхой хэмжээтэй капитал хөрөнгөний нөөцүүд байна. Тэгэхээр тэр бизнесүүдийн нөөцүүдийг оновчтой удирдахын тулд нөгөөний төрний хэлдэг бүгднгийн яаж хийж байгаа зах зугаас нь мэддэг байх хэрэгтэй гэдэг шаардлага явчихж байгаа. Гэхдээ энэ бол өөрөө онлоос гадна нэлээд практик шаарддаг. Ур чадварт мэдлэг ур чадвар тий. Тэгэж бол надад тухайн үед бол нэлээд санагдаад тэгээ би яг өөрийнхөө онцлогийг ер нь харж агаад арай жоохон бас технологитой холбоотой чиглэл нь илүү зөв юм болоо. Яг оюутан багтаа бас жоохон хөдөлгөөнтэй байсан. Өөрөө бас нэг энтерпренер стартап одоо эдийн бизнес гэдэг юмнуудыг судалдаг. Тухайн үед бас Young Reader гэдэг бас нэлээ олон танигдчихсэн сайтыг бас ажилуулдаг. Тэр наснаас сартаа өөрхөн 15,000 20,000 хандлт авчдаг. Тэрийг ангууч бас өөрөө нэг энтерпренер стартап гэдэг юм байна. Тэр хэдэн онд? Тэр чи одоо 13 он. Тэр нөгөө стартап чинь яг сэргэж Монголд ирж байгаа. Яг Монгол тренд болж байна. Тэр үед чи яг одоо нөгөө Оках энэ чи яг нөгөө стартап гэдэг нэвтрүүлгийг хийжсэн. Тий, яг зэрэгцээл явж ирсэн гэсэн үг. Тэрний суурь байсан болохоор бас гэж нэг жоохон технологийн бол ер нь юу байсан. Суурь бол байгаад байсан. Өөрөө бас дадлагаа хийж их сургуулийнхаа багшийн компанид ажиллаж байхад тэр компани манаас нэлээ анхдагч технологийн компани болж үүсгэн байгуулагдчихжээ. Тэгэхээр нэг технологи жоохон суурьтай. Тэгээд технологи бизнес гэж явангууд ер нь дижитал маркетинг нэлээ. Хүмүүс одоо дижитал маркетинг гэж яриад байгаа юм. Ер нь дижитал маркетинг зүгээр маркетинг хоёр ялгаа юу юм бэ гэж хүмүүс гайхшиж магадгүй те. Тэгээ ялгаа нь ерөөсөө үгэндээ байгаа. Яг дижитал маркетинг буюу дижитал девайс тэ дижитал бүх зүйлүүдийг ашиглаж хийж байгаа маркетингийн аргачлалуудыг л дижитал маркетинг гэж байгаа. Тэгэхээр нөгөө уламжилт гэхээр юу болчих вэ? Нөгөө биллборд гэдэг хэвлэмэл самбар биш. Одоо гэдэг нь сонин сэтгүүл биш. Ер нь бол яг өөргөтгөр харах юм бол дижитал маркетинг яг үүндээ бол телевизийн нэвтрүүлэг хүртэл ерөнхийдөө орно. Яагаад гэвэл бид нар дижитал девайсыг ашиглаж байгаа болохоос. Зүгээр одоо хамгийн үр дүнтэй байгаа дижитал маркетингийн аргачлалууд өөрөө хэмжиж чаддаг дээр хамгийн том давуу тал нь явчихж байгаа. Одоо телевизээр магадгүй бид нар нэвтрүүлэг засгаад тэрийг заахад тодорхой хэмжээний мониторингоор бол хэмжиж болох ч гэсэн нарийн хэмжиж чадахгүй. Гэтэл бид нар яг одоо Google дээр ч гэдэг юм уу, хайлтны систем дээр ч гэдэг юм уу, Facebook дээр ч гэдэг юм уу зарцуулж байгаа $1 $10 бүгдийг нь хэр үр дүнтэй байсан бэ гэдэг зүйлийг хэмжиж чаддаг. Тэгэхээр нөгөө дижитал девайсыг ашиглаад буцаагаад нөгөө бүтээмж үр ашиг хэмжиж чадаад байгаа нь өөр яг уламжлалт маркетингаас ялгарч байгаа хамгийн том ялгарлал гэсэн үг. Яг би нэг хүнээс сонсч ирсэн юм. Дижитал маркетинг тий энгийн маркетинг борлуулалт 3 ялгаад тэгээд ер нь уламжлалт зүгээр борлуулалт бол нөгөө нэг уургаар загас барих дээр л уургаар загас барих гэж үздэг юм байл та. Тэгээд уламжлалт гэхээр дээр үед яадаг вөхөр ус руу нэг гарнат эсрэг бөмбөг шидэл тэгээд оногцсон загаснууд нь дээр нь хөвж гарч ирэхээр тэрийг нь барьж авдаг нь бол уламжлалт юм байна. Тэгээд дижитал нь юу юм бэ гэхээр нөгөө тортой завьар хамаж барьж авах юм байл та. Технологи ашиглаад нэлийн сүүлийн үеийн шийдлэр барьж авдаг тий аргачлал дижитал маркетинг. Тэгэхээр дижитал маркетинг гэдэг чинь сүүлийн үеийн технологи ашиглаад хүмүүст бараа үйлчлэгээ сурчлах тий хүрэх үйл ажиллагаа юм байна шүү гэдэг л тий үр дүнтэйгээд харна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт Монголд одоо дижитал маркетинг ер нь хийд юм уу ер нь? Би яг өөрөө шаардлага ер нь байна уу гэдэг асуудал тий. Яг хоёр зүйл байгаа.
ер нь бол мэдээж нөгөө шаардлагатай зүйл энэ өөрөө шаардлагатай зах зээлийнхаа трендийг дагаад угаасаа хийх шаардлагатай зүгээр. Яг Монгол дээр бол одоо миний өөрөө ягаад гадаад зах зээл рүү өөрийгөө туршиж үзье, сорж үзье гэдэг таатаас нөгөө уйлдаад байгаа нэг шалтгаан байгаа л та. Ерөнхийдөө Монголд бол дижитал маркетинг хийх гэхээр хоёр зүйл байгаа. Нэгдүгürt бол манай хэрэглэгчийн нэг зах зээлийн онцлог хэрэглэгчийн зан төлөв бас нэг арай ондоо байдаг. Ер нь нэг жоохон хүний үгээр амаар явах. Тэгээ худалдаа авалтын шийдвэр нь ер нь хүний ам дамжиж явах тэр нэг уламжлалт нэг хандлага нь айгүй давмгай мангалд явдаг. Дээрэс нь ерөнхийдөө манай зах зээл жоохон жижигхэн. Жижигхэн болохоро дижитал маркетингийг бүр цогцоор нь хийхээс илүүтэйгээр илүү зөвхөн сошиал медиа дээр суурилсан идэвхжүүлэлтүүдийг хийх явах нь үр дүнтэй байгаад идэг. Тэгэхээр нөгөө яг шаардлагатай гэхдээ одоо Монголд байгаа компаниудад хөвчлэн дижитал маркетинг биш илүү сошиал медиа маркетинг дээр фокуслаад ажиллаж байгаа. Тэн дээрээ нөгөө үр дүн гаргаж чадаад байгаа. Зах зээлийнхаа онцлогоос хамаарат. Гэхдээ одоо дижитал маркетинг хийх хэрэг байна уу гэдэг асуулт шүү дээ. Шаардлагатай юм уу ер нь заавал? Хэрвээ бид нар үр дүнгээ нарийн хэмжээд бүх зүйлээ бүрэн автоматжуулъя гэж боддог тохиолдолд бол зайлшгүй хийх ёстой зүйл. Энд чинь өөрөө буцаагаад технологи л байгаа учраас хүний оролцоог бууруулна. Буцаагаад бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр уг нь шаардлагатай. Зүгээр шилжих тэр нэг шатандаа манайхан дөнгөж орж эхэлж гэнэ үү гэж би таарч байгаа. Бүр дижитал маркетинг байхгүй бол яах вэ? Тэгэл хуучнараа л явж штэ нөгөө нэг гарната уус руугаа шидэл явчих тэр нь. Тэгэхээр яг явж явж нөө үр ашигын асуудал яригдах юм шүү л гэдэг асуудал төвтэй. Бид нар нэг судалгаа харж ирсэн чинь монголчууд $30 сая өлөөдөө Facebook, Instagram гэдэг нэг сошиал медиа маркетинг зарцуулт юм байна. Нөгөө бүгдэнд нь хүрэх гэж те зөвхөн Монголд байгаа хүмүүстээ хүрэх гэж. Гэхдээ тэр чинь манайх шиг улсад бол нэлээд өндөр тоол юм. Тэрийг задлж харах хэрэгтэй л доо. Тэр чинь яг нөгөө $30 сая чи хідэн яг бизнесийн байгууллагууд явж хідэн нөгөө улс төрийн сонгуулийн ажил явж байгааг харах хэрэгтэй. Аль аль нь л гэхдээ дижитал маркетинг хэрэг болно шүү дээ. Аль аль нь хэрэг болно. Гэтэ нөгөө нэг бизнес улс төрийн эцсийн зорилго ондоо шүү дээ. Нэг нь бол яг юм борлуулж үр ашигтай байхын тулд нөгөөх нь илүү мэдээлэл хүргэж хүмүүсийн нөгөө чинь тэгэл бас борлуулалт юм шүү. Өөрийгөө л борлуулж байгаа шүү дээ. Санал худалдаж авч байгаа асуудал мөн үү? Тий. Гэтэ ер нь бол улс төр тал дээрээ зүгээр мөнгөнийг үр ашигтай зохицуулах талдаа маань ч болж байгаа юу гэдэг шүү дээ. Энэ нэг үлээд бол үр ашиггүй одоо юу гэдэг зарцуулалт нь хамаагүй өндөр хөвчөөд байдаг. Одоо би бол одоо бизнесийн салбарт олон байгууллагын ажил зүйлүүд нөхдүүд бол ингээл гаргаж байгаа $100-ыг бүр нэг бүрээр нь задалж үр дүнгээ хэмжих гэдэг бол ерөнхийдөө устдад бол нэг тийм зүйл явдаггүй. Ерөнхийдөө энэ мэдээллийг л хүмүүсийн тэрэгт хоногшуул гэж байгаа бол тэгэл $4,000, $5,000 одоо сүүлийн сонгуулиудаар бүр маш чагсаадаг болсон байсан шүү дээ. Энэ нэр дэвшигч энэ дөрөг дээр $1,000 гингүүд. Тэг гаргаж байгаа мөнгөний хараад хэрвээ энэ бизнесийн байгууллага байсан бол яаж үр дүнтэй явах юм бэ гэж бодохоор бас яг хөө зүгээр харамсмаар үү? Тийм. Би бол жоохон яа тийм өмнөөс нь гол харалтын яг нэг юм хэлээ. За ингээд дижитал маркетинг Монголд хийсэ тий. Тэгээд Монголд хэдэн жил одоо энэ дижитал маркетинг хийчихв? 15 онд ер нь анхны маркетингийн эйженсид ороод тэгээд хамтран үүсгэн байгуулагч болоод яваад тэгээд сая Apprentice Show-нд ард дор хүртлээ гэдгийг нь бол 8 жил тасралтгүй. Хувийнх тий. Тэгээд хуваараа. Энэ дундуура бас мэдээж олон компаниуд дээр одоо зөвлөгч гэдэг юм уу консалтант гэдэг байдлаар л явж үзсэн. Тэгээ ардтаас ороод бас тодорхой хэмжээнд дижитал стратеги гэдээ явсан. Тэгэхээр энэ болгоно нийлүүлэх юм бол одоо баг ингээд 10 жил энэ тасралтгүй л хийж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо нэг ер нь тэгээ яг энүүгээр яагаад Монголд ажиллаж болоогүй мэй гэдэг л асуулт тавьж шүү дээ. Яагаад ер нь гадагшаа ажиллах гэдэг. Түрүүний хэлснээр зах зээл би өөр зах зээл рүү орж үзмээр санагдаад байсан. Мэдээж юу гэдгийг нөгөө алтартай нэг үлрээд бааш тий нөгөө нэг намгийн дэлхий байх уу тий эсвэл далайх байх уу гэдэг шиг тодорхой хэмжээнд манай зах зээл айгу жижигхэн болохоор альва нэг зүйлийг яг нөгөө нэг миний өөрөө сурсан арга барилаар хийхэд зах зээл нөр жижигдээдсэн. Яг нэг хэлэхэд бол тэгэхээр нөгөө яг тэр аргачлалд ажилдаг зах зээл дээр нь яг ажиллаж үзэх бас нэг сонирхол байсан юм бол одоо чинь Монголд бол юу гэдгийг зүгээр л Facebook дээр зарцуулж байгаа мөнгөн дүнгээ өсгөхөд л хангалттай. Тэнд ямар нэгэн тийм айхтар өрсөлдөөн бол бас байдаггүй. Тэрийг ерөнч том компанид мэддэг болохоор угаасаа зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнээ гаргаж ирж борлуулахдаа зүгээр гаргах төсвөө нэмэгдүүлээл болоо. Тэнд нөгөө нэг тийм яг гаргаж байгаа нэг зардлынхаа дүнг яаж бууруулах уу гэдэг ч юм уу тийм үр ашиг гэдэг зүйлийг нэх бодохгүй байдаг. Тэгвэл миний хувьд өөрөө стартап хийжсэн учраас нөгөө энэ тийм үр ашиг гэдэг зүйл хитрхи дээгүр яваад байдаг. Тэгэхээр нөгөө хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр хэмжээг яаж гаргаж болох вэ гэдэг зүйлийг дээрээс нь ингээд тодорхой хэмжээнд ижил төстэй арга барилаар явдаг нөхдүүдтэй өрсөлдмөр байгаа байхгүй. Одоо нэг үлхэд бол бид түрүүлсэн нөгөө манай сошиал медиа эйженсинууд л маш их байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр контентуудыг төлбөртэй хийж өглөө, постлоо, бүстлээ болоо.
Тэгээ юу Facebook дээр сүрлээ явчихна. За залуучууд гэх юм бол Instagram болчихно. Тэрнээс өөр зүйл байхгүй. Гэтэл одоо би өөрөө жишээ нь яг дижитал маркетинг дагнаад явж байгаа чиглэл бол хайлтын систем орч гэдэг зүйлүүд чинь нэлээд ордог. Conversion rate optimization буюу хөрвөлтийн олж гэдэг зүйл. Гэтэл яг ийм зүйлүүдийг Монголын зах зээл дээр хийх гэхээр одоо үндсэн аудиенс пул нь жижигдээд идэг. Одоо Facebook дээр би ингээд жишээ нь conversion API дээр ашиглан A/B testing гэдэг хийх гингүүт ерөнхийдөө сард нөгөө вебсайт руу ханддаг хэрэглэгчийн пул нь өөрөө хүрдэггүй. Тэгэхээр хангалттай туршиж чаддаггүй гэсэн үг жишээ. Гэхдээ ер нь олон улсын зах зээл дээр дижитал маркетерийн цалингууд ер нь ямар хөө юм бэ Америк? Би яг өөрийнхөө кейсээр ярих юм бол нэг яг хувийн хаймыг хийж явах үедээ нэг компаниас нэг өөрийгөө сорий гэж бодоод нэг явж үзсэн. Тэгэхэд бол тухайн цанд бол нэг senior website strategist гэдэг ер нь $142,000 авцаа байсан. Тэгээд одоо ингээд эргээд харахад junior level-үүд бол нэг 80-аас 100 одоо тийм mid level 100-аас 120 тэгээд нэг жоохон ахлах руу нэг 100-108 байх шиг байлээ. Тэгээд одоо би бас яг тийм болж үзэх гээл одоо турших гээд явж байгаа шүү дээ ер нь бол. Тий. Тэгсэн чинь ер нь юу болохгүй байна. Тэгээд олон улсын зах зээл рүү ажиллах гэсэн чинь. Асуудал нь юу вэ? Бүр ингээд энэ болохгүй байна гэдэг юм бол харцсангуу гайгүй санагдаад байгаа нэг үлгээд бол зүгээр ур чадвар талаасаа голөгдохгүй ч гэсэн тэр түрүүний хэлээ зах зээлийнхаа онцлогийг мэдрэх тухайн зах зээл дээр ажилласан туршлага гэдэг зүйл арай илүү жоох надад сул тал ч юм уу сурах шаардлагатай зүйл болох юм байна л гэдэг зүйл одоогийн мэдрэл ажиллаад. Одоо магадгүй би ингээд Сиатлын зах зээл дээр ажиллаа гэхэд яг энэ Сиатлд байдаг хүмүүсийн онцлог юу юм бэ? Энэ хүмүүс худалдаа авалтыг яаж хийдэм бэ гэдэг зүйлийг мэдэх нь илүү чухал харагдаад байна. Тэгээс нөгөө түүлээ яаж ашиглах уу, түүлийг яаж үр дүнтэй байлгах уу ч гэдэг юм уу те. Ямар аргачлал ашиглах уу гэдэг зүйлүүд төр бол нэг хайхтар. Тэгэхээр яг харилцагчаа ойлгох нь нэгдүгээрт байгаа ч тийм. Харилцагчаа ойлгохгүй бол дижитал маркетинг бас явахгүй байгаа. Тийм нөгөө нэг алдартай чи ямар мэдрэмжгүй юм бэ гэдэг ч юм байхгүй тийм. Би одоо яг мэдрэмжгүй гэдэг юм гэсэн үг байхгүй гол челленж бол. Тэгэхээр мэдрэмжээ өсгөхийн тулд заавал нэг ирж мэдрэх шаардлага байгаа тийм харилцагчаа. Тийм. Мэдрээд ойлгохгүй бол угаасаа ойлгохгүй бол хинч худалдаж авахгүй шүү дээ. Ойрын кейсийг одоо би хэлэх юм бол яг мэдэрч байна яг нэг үлээд бол яг одоо чинь энд байгаа хүмүүсийн худалдаа авалтын зам төлөв бол Монголынхоос бол бүр эрс ялгаатай мэдэрч байгаа. Одоо Монголд яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний нэг компани бүтээгдэхүүнээс орчлуулангууд урамтай шүү дээ нэг үлээд доор нь баахан хүмүүс мэдээлэл авъя гэж ороод ирнэ те 400 комент ороод ирнэ мэдээлэл авъя гэж. Буцаага тэр чинь өөрөө харж байгаа хүнд айгу миний хийж байгаа юм бас үр дүнтэй байна гэж харагдаад байгаа байхгүй. Би нэг юм зарласан чинь хүмүүсээ сонирхоод байна. Гэхдээ яг тэр мэдээлэл аваад тэр чинь хичнээн яг жинхэнэ баяр юм бэ гэдгийг бид бас нөгөө дараагийн конвершнуудыг хийж ижил мэднэ те. Гэтэл энд чинь ондоо зүйл байна. Яаж аа вэхээр энд байгаа бизнесийн тоон их өрсөлдөөн нь их учраас хэрэглэгч өөрөө хитрхи их нөгөө зар сурчлагаа ч юм уу бүтээгдэхүүн үйлчлэгээний мэдээлэл авчингууд ер нь итгэвхэн саарсан мэт юм бэл. Тэр хүн өөрөө хүсэж за би ер нь сонирхъя гэхээс нааш тэр хүнээс ямар нэг үйлдэл гарахгүй. Тэгэхээр нөгөө нэг үйлдэл хийлдэгдэл чинь яаж бид нар ажиллах вэ гэдэг нөгөө Монголоос өөр юу гарч иж байгаа байхгүй. Онцлог хэрэглэгчийн зандал бодлого гарч иж байгаа байхгүй. Бас өртгөө өвд өөр бод. Өртөг өөр. Энд чинь нөгөө өдөрт нэг хүний Facebook дээр харж чадах ч юм уу нөгөө фидийн тоо гэж байгаа шүү дээ. Тэнгүүд Зүкерберг чинь нэг 4-5 жил зарлалцсан шүү дээ. Энэ бол сошиал харилцааны платформ учраас 80% нь найз нөхдийн мэдээлэл байна. 20% нь л зар сурталчилгаа бизнесийн мэдээлэл байна гэж. Тэнгүүд тэр Монгол тэр 20% ч өөрөө цөөхөн бохгүй. Бизнесийн тоо цөөхөн учраас. Тэгэхээр нөгөө нэг эн чинь цаанаа нөгөө буст болон айдын зардал чинь цэвэр нөгөө бит системээр явж байгаа шүү дээ. Хин нь илүү мөнгө төлнө тэр нь илүү харагдана гэдэг. Тэгэхээр чи нөгөө тэнд цөөхөн бизнес бий диж учраас нэг хүнд хүрэх өртөг буурчингууд энд одоо нөгөө 20 бизнес чи 2000 бизнес болоод эхлэнгүүт өртөг нөсөд эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлээ аягүй бол ялгаанууд харагдаад байгаа л та. Гэтэ одоо Сиатлд ирээд хэд онч вэ? 3-7 он л. Тэгээд ер нь таалагдсан юм юу вэ? Эсвэл гайхсан юм юу вэ? Маш их таалагдчихж байгаа. Ер нь бол анх би 19 онд нөгөө зүү эргээр явж ирсэн Нью-Йоркоор. Тэг Нью-Йоркоор офих хавтаа бүр Бруклин энэ гэж жоохон одоо хэрэгээ сонсоход ирж жоохон эвгүүлээс юм шиг байлээ. Тэгээ надад ер нь бол Нью-Йорк ч юм уу зүү эргээр явж тэ Бостон дээр явж байхад айхтар гүнсгэл өгж байгаагүй. Дээрс нэг тийм одоо аюулгүй байдал нь жоохон тийм хэцүү санагдаад байсан. Тэгсэн энэ Сиатл ирсэн чинь ер нь Азууд маань чихийн тэг хотон ч өөр айгүй шинэ хот юм байна. Барилга байгууламжийн шинэ бүх юм шинэ болохоор нэг ямар ч миний анх Америкт иржсэн мэдрэмжийг бол бүр 100%, бүр 360 градусаар эргүүлсэн. Яг таалагдчихж байгаа. Ядаж орой гудамжаар налхах явахтаа ч гэсэн нэг айдсгүй явж байгаа. Дээрээс нь би энд ирээд мэдсэн зүйл нь энд чинь нэг айгүй олон том технологийн компаниудын төв офсууд нь байдаг юм байна. Тэрийгээ дагаад хүмүүсийнх нь нөгөө дундаж орлого өндөр амьдралын чанар сайн байдаг юм байна. Тэгээ Сиатл бол таалагдсан. Яг гоо
ганц л таалагддаг юм нь ирэхэд нэг 7 хоног тасалдгүй үйлтэл байгаа нэг жон гунигтай л байсан дээ. Бусдаар бол гайг. Гэхдээ одоо чам төсөөлөгч нь ер нь дундаж орлого сайжирчаар хот дагаа давгүй болоод байгаа. Тий. Би дундуур нэг Чикаго явж ирсэн. Тэгээд өмнөх тэр Нью-Йорк, Бостоноор явсыг харьцуулахад бол яг тийм нөгөө орлогын түвшин амьдралын чанар угаасаа хотын нөгөө чанарт давхар шууд нөлөөлж байгаа юм байна гэдэг зүйл бол харагдсан. Явж явж тэгээд хүний хөгжил юм шүү гэдэг л асуудал байна тий. Тий. Сайхан амьдралыг бүтээнхээр тэнд байгаа хичнээн гоё байшин бариад Нью-Йорк, Бруклин тэгэл байшин байна уу байна мөн тий гоё машин уу байна уу байна. Тэгтэл болчихгүй бод шүү дээ. Нөгөө алдартай Маслогийн эрсийн шатлал юм гэж харсан шүү дээ. Хүн анхдагч хэрэгцээг хангаж дараагийнхаа юм руу ордог. Тэгэхээр нөгөө нэг анхдагч хэрэгцээг хангаж чадахгүй 1000 гоё барилга байгаад тэнд угаасаа анхдагч хэрэгцээг өссөн хүмүүс тэгээд тэр нөгөө нэг орчныг бүрдүүлж чадахгүй мухаал болгоно. Тэгэхээр нөгөө би л амьд байвал би л одоо юм идчихэл байвал бусны ямар амарх вэ гэдэг илүү майндсеттэй хүмүүсийн хувьд бол угаасаа тэр хотын гоё ган хамаагүй болчих. Гэтэл нөгөө угаасаа ингээд өдөр тутамд амьдралын асуудал шийдэгдсэн хүмүүс бол энэ бол одоо зөвхөн миний асуудал биш хүрээлэн би нийгмийн асуудал гэж бодоод эхлэнгүүт угаасаа гаргаж байгаа үйлдэл нөхцөлөөр болоод эхэлж байгаа юм болов гэж Чи харагдчих. тэгтээ итгэх үү 2015 онд одоо энэ Сиэтлын одоо бидний байгаа энэ гудамж баахан архичин гуйлгчтай одоо дистрикт юм Софтлейкийн ер нь тийм байсан гэхэд итгэхээр байна уу? Энэ чинь хэдхэн жил юм чи 7 жил. Яг нэг нүгэлтэд итгэхэргүй л шээ. Одоогийн мэдрэмжээр мэдгүй бүр удаан байгаад эхлэх юм бол бас ортой юм гэж бодох зүйл байгаа бах. Гэхдээ яг одоогийн энэ туршлагаар бол одоохондоо нэг тийм бухаргүй л төсөөллөө. Одоо Сиэтлийн төв Софтлейк юунууд дэр чинь 80,000 гэсэн баха 80,000 Amazon-ы ажилтан ирээд л одоо энэ нөхцөл байдал тий. Тэгээ бусад компанид байгаа л да. Энэ 80-аас 100,000 л дайггүй орлоготой хүмүүс ирээл энэ хавийг эрс өөр болгоод шүү дээ тий. Тийм тий. Худалдаа авах чадвар нөгөө сайжирчин гоо дагаад бизнесүүдийн орлого өсвөл тэгэл дэмжил явчихж байгаа юм. Байшин барилгын дагаад хөгжихөөс болчиход шүү дээ. Тэгээ 7 жилийн өмнө бид нар тэгэхээр 7 жилийн дотор Монголын ингэж өөрчилж болох юм шүү гэж бодож байна. Зах зээлийн багтаамж томрох хэрэгтэй юм болов уу гэж үзсэн. Бизнесүүдийн зах зээлийн багтаамж томорч ийж багтаамж ер нь яагаад томрохгүй байна гэж бод. зөвхөн Монголдоо байгаа юм чи яаж томрох. Зөвхөн Монголдоо байгаа орлогын тий орлого буюу бид нар нөгөө бидний цалингаас авдаг орлогын их усүр нөрөө зөвхөн Монгол дотор эргэлдээд ангууд тэнд чин гаднаас ямар нэгэн байдлаар нэмэлтээр мөнгө орж ирж томрохоос биш. Гэхдээ одоо сүүлийн нөгөө нэг GDP-г харсан шүү дээ. Монголын GDP-г харахаар уг нь 2 дахин өсчихэд байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг салбарт хамааралтай. Тэгээд тэр салбар чи өөрөө бусад салбарт яг хүртээмжтэй салбар гэхэр чинь жоохон. Харин тийм мөнгө нь ихсэн. Гэхдээ бидний амьдралд ингэж нөгөө энэ Softlake юунаа буюу энэ Seattle байгаа шиг өөрчлөлт гарахгүй байгаа юм тий. Тэр нь асуудал нь юу байгаа юм? Харин түүсээс салбар нөгөө тэр нүүрснээс одоо тэр чинь бүхэл GDP-г гол ганцхан нүүрс л байгаа шүү дээ. Тэнгүүт нүүрс өөрөө бусад салбаруудад яг хэр нөлөөтэй салбар юм бэ гэж үзэхээр за мэдээж нөгөө уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн яхаа худалдаа авалч гэдэг юм уу хүнсний худалдаа авалч гэдэг юм уу өргөн ирэлтийн бараг техникээр нөлөөлөх юмнууд байгаа. Гэтэл яг нөгөө томоороо яг нийт бизнесийн салбарт хэр нөлөөлттэй гэхээр бас айхтар нөлөөл байхгүй. Гэтэл технологи бол арай илүү хүртээмжтэй байна. Яг хүн рүү тэр орохгүй байгаа шүү дээ. Орж ирсэн мөнгө нь хүн рүү биш хаашаа ороод байгаа гэж. Тэстэ мэдэхгүй шүү дээ би тэр салбарыг биш. Яг одоо ингээл бид нар ч бас нэлээд олон жил оюутлогын талд уурхай эдгээр ашиглалтанд орлоо тий. Бидний уг нь бол яг GDP харахаар уг нь бол өсөд идэг. Гэхдээ амьдралын чанар яг тэр хэмжээгээр 2 дахин сайжирсан үг гэхээр үгүй байгаад байдаг тий. Тэнгүүт би яг ингэж хараад байгаа. Хүн нь угаасаа хөгжөөгүй учраас 1000 тэр нөгөө орлого орж ирээд байгаа гэсэн тэр нөгөө нэг хуваарлалт угаасаа л нөгөө нэг opportunity буюу бизнес эзэмшижсэн хідэн цөөхөн хүн дээр л мөнгө нь угаасаа очиж ингээл тэндээ хадгаламж юм уу, байшин юм уу, эсвэл буцаад гадагшаа явж байгаа юм уу, тийм л юм болж байгаа хэ. Нөгөө нийт иргэд рүү ерөөсө хуваарлалт байхгүй. Нийт иргэд рүү хуваарлахын тулд юу их хэрэгтэй гэж бодож байна. Яг наашин жоох улс төрийн шийдтэй асуудлууд бол явчлаа шүү дээ. Ер нь бол яг улс төрийн биш нөгөө нэг биднээс хамаарч хийж болох юмнууд бас байгаад байгаа шүү дээ, тий. Ард иргэдээс хамааралтай гэж бодож байна уу? Яг наа чи бүр нарийн гүнзгий нэг айхтар ингээд хүн чинь ер нь ийм би ч одоо ийм юм бэрч явдсан шин нөгөө нэг биецсад гэрээцсад төрөөцс гэдэг шиг нэг өөрийнхөө асуудлыг шийдээгүй гэж энийг ингэж хийх хэрэгтэй гэж нэг айхтар яриадахыг бол нэг боддоггүй. Мэдээж яг хуу тодорхой хэмжээнд гүнзгий бодоо шийдэл гарч явах. Гэхдээ яг одоо бол би чинь нэг гэрээцсаал явж байгаа юм шүү дээ дөнгөж. Тэгэхээр нөгөө ур чадвараа хөгжүүлэхгүй бол бид нарт угаасаа орлого нөгөө энгийн бид нар хичнээн уул уурхаа хөгжөөд бол нөгөө бид нар ур чадвараа хөгжүүлэхгүй л бол хизээч тэр мөнгө угаасаа бид нарт тэ энгийн арт иргэд буюу тэ дундаж бид нарт бол ирэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нарт бол цорын ганц л боломж шүү дээ. Тэр нь ур чадвар буюу өөрийгөө хөгжүүлэхээс өөр
одоо гарч гаргалгаа алга тий. Биднэрт одоо мөнгө төгрөг алга тийм боломж болцоо алга. Тэгэхээр боломж болцоог бий болохын тулд л одоо өөрийгөө хөгжүүлж байгаа ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ бодохоор яг нөгөө өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг бас нэг юм. Замаа мэдэхгүй байгаа тийм тий. Тий, өөрийгөө яаж хөгжүүлэх. Одоо тэгээ яг өөрийгөө хөгжүүлэнгүүт одоо яах вэ? Уулуурхай хамгийн шилдэг мэрэгчлэн болоо бүгдээрээ уулуурхай мэрэгчлээ болох хэрэгтэй юм уу? Тий, яах юм гэдэг бас юм гарч ирж шүү дээ. Уг нь бол мань хүний потенциал гэхдээ дэлхийн 100-д топ 1% орох байсан үгүйг яаж мэдэх юм? Оролдож үзнэ. Тийм. Тэгвэл нөгөө орчвол тэртээ дэргүүл цалин орлого гайг болох юм шүү. Тий. Тэрэн дээр яг хөө тэгэл манайхаа жоохон шалтгаан тоочтой л байх л да. Ер нь бол яг санал нэг нь ер нь бүгд яг тэгж бодох хэрэгтэй байх. Юу гэхээр Тэнгүүтэл Монголын орчин болохоор л би одоо ингээд дэлхийн топ 1 рүү явж чадсангүй гэдэг нэг юм excuse те шалтгаан тоочод байна шүү дээ. Тэр ер нь зөв юм. шалтгаан гэдэг угаас яаж ч үсэн зүг байж чадахгүй л байх л та. Хүн ер нь бол шалтгаан ямар ч үед нөгөө Монголын алдартай үгүй тий хийх хүн дарга болно хийхгүй хүнд шалтгаан болно гэдэг шиг. Ер нь бол манайхны бас нэг сул тал бол жоохон тийм шалтгаан угаасаа л айгүй хилээд идэв шүү дээ. Тэгээ тэр бол их тийм зөв зүйл гэж бол угаасаа боддгоо. Яагаад тэгэхээр ямар нэгэн зүйл дээр шалтгаан гаргах шиг амарх юм ер нь байхгүй шүү дээ. Чи тэгтээ ингэж бодсон. Сошиалор манайхаа ер нь юм айгүй муулдаг те. Юм байна тийм байна гэл. Тэгтээ тэр хүмүүс яагаад муулдаг гэж чи бодож ирсэн үү? Яагаад ер нь бид нэр юмыг муулах дуртай байгаа дээ тий. Тэгж бодож ирсэн үү? Одоо манай YouTube-ийн доорчсан айгүй ингээл одоо муулаад Монголоо доош нь хийдэг мэдэг гэл. Яагаад тэр хүмүүс ер нь муулаад идэг гэж бодож байна? Чи тэгж бодож үзсэн үү ер нь? Тий. Яг одоо эндээс тэгж бод үзүүг асуунгууд амар би бодсон мос гэж хэлж чадахгүй л нэ. Тодорхой моментуудад бол тиймэрхүү зүйлүүд толгойд бууж л байсан. Гэтэ хуу хүний амьдралын өөрийнх нь хөгжлийн зам дарах юм бол яг одоо бол би яг үнийн нэгдэд бол бусд нь яг би одоо өөрийгөө эхлээд нэг сайхан төлөвшүүлээд өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм яваад байгаа болохоор тэр хүн юм уулна уу байна уу? Тэр хүн яана уу гэдэг юм нэг тийм нөгөө нэг өөрийгөө хичээх нь айгүй чухал юм байна гэдэг зүйлийг одоо миний хувьд илүү хараад байгаа болохоор. Тэнгүүд л хүмүүс өөний яасан амиа боцсон хөгийн залуу бай гээл тий. Яг тийж боддог болдог. Одоо би бол тэрнгээрээ зарим тохиолдолд угаасаа л одоо хүмүүс бол айгүй амиа боцсон гэж бол хэлэх л байх. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрөө би хин нэгэнд гай болохгүйгээр амиа бодно гэдэг чинь өөрөө буцаагаад бас яг үндэ зүг зүйл шүү дээ. Гайвуулаад хажууд нь ингээд амиа бодохгүй байна гэдэг ах нь тэр юм уу те? Гай болохгүйгээр зүгээр ингээд амиа бодоод явах юм зүг юм гэж бас бодох хэрэгтэй шүү дээ. Яг хөгжлийнхөө хувьд бол тодорхой хэмжээнд хүн өөрийгөө олж таних талаа бол угаасаа л нэг хэсэг бол амиа бодохоос аргагүй үүсдэм ээ гэж би өөр төр бол дүгнэдэг яг юм. Энэ бол зүгээр нэг тодорхой хугацаанд явдаг. Аль хүртэл үргэлжилдэг гэж бодож байна. Гэхдээ өөрийгөө бүрэн таниад олоод эхэлсэн үедээ бол угаасаа миний өөрийн амьдралын гол одоо чи би дижитал маркетинг гэдэг зүйлийг хийж гэн дижитал маркетингаар явж гэн гэдг нь өөрөө би насаар энийг хийх яг үндэ биш. Энэ бол зүгээр миний амьдралын шаардлага байгаа байхгүй. Би амьдрах ёстой. Үр хүүхдүүдэд дижих ёстой. Гэр бүлээ санхүүгөөд ямар нэгэн байдлаар одоо хэдин тий асуудалгүй байх ёстой гэдэг зүйлээр би юу сайн хийж чаддаг вэ гэдэг зүйлээ бодож хийж байгаа зүйл хосож энийг миний яг амьдралын зорилго өгвөл бас үгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бол мэдээж би бол одоо тэр аяллаа хийгээл явж байгаа хүн. Би юу нэг яах гэж амьдраад байгаа. Би яг юу хийгээд байгаа. Гэтээ зүгээр амьдралыг тодорхой хэмжээ зугаатай байлгахын тулд өөр өөртөө сорилго хийгээд байгаа байхгүй. Тэ за би Монголд ажиллаад үзлээ одоо чиний хэлгээр Монголдөө өөрийгөө тодорхой хэмжээнд бас нэг эгос ууч тэ. За Монголдооч баг топ 1 юм шиг байна да. Гэтээ чи байж байгаараа нөхөр чи зүгээр яг хятадын зах зээл рүү ороод үз. Азийн зах зээл рүү ороод үз. Чи яг топ 1 муу юм уу үзэнгүүт одоо тэрийг би өөдөө ингээд үзэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд эндээс ингээд яаж санагдаж байна. За ингээд үзээд ихэл. Нөгөө нэг сайхан хөрсөн дээрээ буу нэг дийл мэдэрч штэ. Яг хүн чинь ингээд чи ч болоогүй юм биш үү? Чи ингээд Монголд нэг өөрийгөө мундаг зундаг гэдэг шаардлага байхгүй юм биш үү гэдэг зүйлийг болгоод төлөвшөж байгаа юм тодорхой хэмжээнд тий. Мэдээж өгдгийг би ч юм бол жоохон Монголдо нөгөө жоохон өнгөрөө гэдгээрээ тий ингээд би чаддаг маддаг гэдэг байсан бол одоо яаж л тэрийг ингээд хазаалчих жоохгүй. Би энд чаддаг байсан чи энд чадахгүй байна. Тэгэхээр би энийг дахиад чаддаг болж иж би чаддаг нөгөө өөрийнхөө бардам зангаас дахиад яах гэдэг штэ. Баталгаажуулах гэдэг штэ тий. Үнэхээр чаддаг байгаад бардамнаа тэгэл гоё штэ тэр чинь. Хүний бас гоё мэдрэмж штэ тий. Гэтэл чадахгүй байж бардам чадахгүй болчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг одоохонд бол тэн дээрээ төвлөрөөд өөр дээр л ажиллаад яваад байгаа болохоор яг түрний хэлд ингээд бусдыг өгж бодож гэн бусад ингэж гэнүү тэгж гэнэ гүнгөт би яг нэг чамайг асуухад л бодоод байгаа болохоос ш нэг амар билээ хариулт гарч чадахгүй байхгүй надаас бол. Гэхдээ ер нь Монголд ингээд ажиллаад тахаар нэг хэцүү юм нөгөө урт хугацааны юм бодох завгүй ажиллаад идэх болохоор энэ тухай бодох зөвхөн ордгоо юм шүү. Би тэгж бодоод байна. Монголд амьдрахаар тий ер нь бол үнэн шүү. Нөгөө өдөр тутмын тий ахуйн асуудлууд нь дийлдэшгүй айгүй их учраас урт хугацааны юм бодно гэдэг нь өөрөө баг боломжгүй тий. Тэгэхээр нөгөө ийм асуулт асуухаар баг өмнө бодож үзээгүй юмуд айгүй их гарч ирээд байна тийм.
Тий, ер нь баг тэгжээж магадгүй. Одоо л бодох зав гараад ямар сайн Одоо нэг ингээд орчноос олж байгаа. гадаадад амьдраад байна тий. Тэнгүүт бодож эхэлж гин үү? Ер нь юу гэж бодож? Бодно. Ер нь бол гадаадад байгаа тэглэнгүүт ер нь бол хүний нөгөө цаг айгу юутай бол зохион байгуулалтанд орж эхэлт юм билээ. Цаг айгу зохион байгуулалтанд ордог юм билээ. Адаглал нөгөө нэг төгжрлийн нөгөө алдаадсан цаг байхгүй болно. Ихтэй хурлуудад ороодсан цаг байхгүй болно. Тэнгүүт нөгөө цагаа айгу зүй оновчтой хуваарлах тэглэнгүүт угаасаа тодорхой хэмжээд бодох хэрэгцээ. Угаасаа гарч ирж байгаа байхгүй. Тэгээд бол боддөг юм байлээ. Гэтэ бодохдоо бид үлсэн шүү дээ. Бодохдоо шууд өөрийгөө шууд бусдыг бодож яриад чадахгүй байхгүй. Эхлээд өөрийгөө бодож жагаад өөр дээрээсээ суурилж байгаа дараагийн юмнууд юу гэхээр би ч өөрөө нийгмийн нэг хэсэг гэж бодонгууд би нийгмийн нэг хэсэг ийм байгаа юм чинь бусд нь яаж байгаа бол гэж бодож эхэлж байгаа л тэр асуудал руу орж эхлэх байх. Ер нь бол. Тэгэхээр яг нэг үлэхэд бол одоо би хүртэл болоогүй л гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр ер нь одоо уртх ажлаа окей болгоод тий жоохон зав зайтай болоод сөхөө аваад алсын хараа хөгжүүлэх хэрэгтэй байдаг шүү дээ тий. Яг хөө мэдээж нөгөө нэг төрөүний юу чинь бол асуултууд бол илүү нөгөө миний мэрэгчлэлтэй суйрлаад яваад байгаа нөгөө дээрэс нь ингээд тодорхой залуучуудын үед гэж нөгөө нэг хараад байгаа болохоос биш. Миний хувьд ер нь байнга нэг боддог зүйл байлаа нөгөө яг Монгол улсын хувьд ер нь яах гээд байгаа юм бэ гэдэг зүйлийг бол аягүй шин боддог төрлөө шүү дээ нэг үгэлд бол. Юу гэхээр энэ Монгол улс ер нь яг хайчих гээд байгаа юм бэ? Тэ 20 жилийн дараа хэд яг Монгол улс яг ямар улс болох гээд байгаа юм бэ? Тэгвэл захын нэг залуугаас очие те чи Монголоо боддог бол бодгоо л гэж хэлнэ. Ер нь хинч нэг тийм улсаа бол муулахгүй. Муулж байгаас нь гэсэн цаанаасаа нөгөө нэг ээжүүд нэг хүүхдүүдээ нэг те сайн санаж нэг яадаг шиг л адилхан бодож байгаа. Гэхдээ бүгдэнднээс нь нэг асуугаад би бол нэг хариулт хэлж чадна гэж боддгоо. Тэр нь юу гэхээр за тэгвэл 2040 онд Монгол улс ямар улс байх юм гэхэд хинч нэг хариулт хэлж чадахгүй. Тэр нь юу гэхээр бид нар чиг байхгүй. Чигбүү угаасаа ингээд бүгд ингээд хичээгээд тахаар чинь угаасаа үр дүн гарахгүй. Алсын хараа. Тий алсын хараа. Одоо миний хувьд яг түрний хэлээд байгаа Монголд ерөөсөө хамгийн дутагдаад байдаг зүйл бол яг тэр вижн алсын хараа. Бид нар одоо чинь айгүй энгийн жишээ ярих юм бол ингэж болно. За залуучууд бүгдээрээ нийлээд 2050 гэхэд бол Монгол Азийн технологийн тэргүүлэгч улс болно гэдэг зорилго тавьчих. За технологийн тэргүүлэгчд бид нар алсын хараа байна. Тэгвэл яаж гэдэг юм болж. Тэ бүх залуучууд кодингийн мэдлэгтэй байна, англиар чаддаг байна. Тэгжээж кодер болоод технологийн суурийг хөгжүүлнэ гэдэг. Одоо биднэрт нөгөө нэг яг чиг нь гарч ирээд яаж явах вэ гэдэг. Тэгэхээр чи яах вэ? 10 жилийн сургуулиуд технологи заадаг болох хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр бид нар тэрнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх алсын хараа Монгол улсад байхгүй. Алсын харааг ер нь хэн тавьдаг юм? Одоо тэгээ лидерүүд л тавих байх та. Тэгээ лидерүүд тэгээ манайд лидер байхгүй л асуудал шүү дээ ер нь. Лидер гэхдээ ер нь яаж гарч ирд юм бол? Тийх одоо тэнд амьдарч байгаагүй чи мэдгүй шүү дээ. Гэхдээ ямар ч хүнд бол угаасаа нэг үгдгийн тодорхой хийж байгаа юмнаас өөрт буух тэр нөгөө нэг заавал одоо нөгөө тийм санхүүгийн мөнгөн юу байхгүй ш. Зарим хүн зүгээр магтуулах дуртай байж болно. Зарим нэг хүн гэхдээ үхэхээр явна гэдэг чинь бас амар юм болно шүү дээ. Тэргөө. Тэр чинь үхэхээр явж байгаа шүү дээ. Үхэхээр яваад баатарлагаар хүн гэдэг чинь зарим нэг хүн юу ч юм байгаа байхгүй. Нөгөө нэг үр ашигч. Тэгээ би зүгээр нэг амьдарч байгаа төгсөнгүүтээ бас баатарлагаар гэдэг шүү дээ. Баатарлагаар өвчлээ гэдэг чинь нөгөө зүгээр ер нь би бол гэж боддоо шүү дээ. Хүн ер нь шүү дээ. Яг урт амьдрах шаардлагатай юм. Одоо нөгөө дэлхийд дээр чинь ингээл урт амьдрах гал айгүй судалгаа хийгээд байдаг шүү дээ. Би бол жоох эсрэг байдаг. Ер нь яг урт амьдрах шалтгааны юу? Харин ч явж бид нар үхдэг ч нөөрэ бидний амьдралыг айгүй зоригтой болгоод байдаг байхгүй. Юу гэдэг үхдэг учраас би зоригтой байгаа байхгүй. Яг тэр үхэхээсээ өмнө хичээсэн да гэдэг тий. Утга учиртай амьдрах нь чухал гэхэд шүү дээ. Тий. Угаас утга учиртай амьдрахгүй бол яг одоо энэ байгаа хугацаанд бүх хүн өөрийгөө утга учиртай амьдарч байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг бодох л ёстой л да. Яг утга учир гэдэг зүйл маань өөрөө юу вэ гэдгийг тодорхой юмыг би одоо миний хувьд бол утга учир гэдэг бол альваа тодорхой нэг зүйлийг тийм одоо биелүүлж ийж утга учир гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Үр дүн гарах хэрэгтэй байдаг тийм. Гарахгүй бол яг уу. Тэгэл миний хувьд чинь одоо жоохон фейл болчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө waste тий. Тэгэхээр амьдралаа өрн таран хийсэн. Тэгэхээр чи нөгөө амьдралаа зээл хангамж болж эхэлнэ. Тэгээ эн чинь нөгөө жижиг хэмжээнд ч гэсэн одоо яг л зүгээр нэг өдрийн 8 цагаар ажиллая гэдэг байгаа хүмүүс ч гэсэн тэр яг тэр илээд тааж болно шүү дээ. Том жижиг аль нь ч хийсэн гэсэн. Гэтэ waste хийж байгаагаа ер нь мэдэрч шнэ. Би юу? Зөндөө. Ер нь Монгол төрхээрээ л ер нь тэгээ жоохон нөгөө тэрэндээ жоохон стресстэй бухимдаад за энэ нэг юм болохгүй байна л гэж ер нь үрдэл хийж эхэлсэн шүү дээ. Гэтэ түрүү нөгөө муулаад байгаа шалтгаан гэдэг рүү л явж лайн л та нөгөө хүмүүс яагаад сошиал медиа дээр юмыг муулаад байгаа юм. Муулж байгаа нь ер нь хөвчлэн өөрөө waste хийсэн гэдгээ батлаад байгаа юм шүү л гэж би бодод байдаг. Тэг амьдралаас л ханамжгүй байгаа болохоор тэрийг ингээд гаргаж ийн. Тэрийг бухимдлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр. Яг уу би өөрөө сая ингээд гэр бүлэрээ нүүчээд нөгөө Монголд байдгаас илүү сошиал медиа хэрэглэдэг болж байна яг нэг үгэлээд бол. Яг та түрүүний хэлээ цаг ингээд илүү их гараад эхлэнгүүт чинь ингээд бас за Монголд юу гэж ингэ те. За нэг үгэлээд бол сошиал медиа бол бодит байдлыг ихтгэхийд ихсдүүлээд идэм байх гэдэг амар ойлгосон.
Би ч өөр өмнө дотор нөгөө мэдгүй ба шүү дээ, тий. Тэр чи яг Монгол дотор ажиллаа гэдэг нөгөөний түрний хэлдэг бодох цаг ажиллаад байгаа хүн чинь бол тэр сошиал дээр юу болоод байгааг тоохгүй. Дээрээс нь ямар нэг юм миний амьдрал шууд нөлөөлж байгаа учраас бүр үнэхээр ингээд өнөө маргааш шууд самбарах гэж байгаа бол надад нөлөөлөх нөхцөл байдал амьдраад байгаа мэдгүй. А гэтэл яг гаднаас арангуй сошиал медиа дээр хитрхийд нөгөө сөрөг дүү болоо айгүй хүчтэй яваад байгаа. Тий бүр ингээд одоо нөгөө Монголын алдартай л нөгөө үгүүд би тэгтээ одоо монголчуудын дээр үе алдартай онч гэдэг бүр үнэхээр шүтдэг байсан. Одоо тэгэл нөгөө юу гэдүүлээ нөгөө үнэн гутлаа өнгөж хахад худал уул давна гэдэг чи одоо сошиал дээр бүр яг ажиллаад байгаа байхгүй. Хүн тэрнгүүр ингээд тийм тэр ямаараа өөрийнхөө тодорхой хэмжээний тэр нэг хангагдаж чадахгүйгаас тэл ханамжаа нөхөд байгаа юм шиг байгаа байхгүй. Одоо магадгүй дарагдаа загнуулангуудаа уур нүрээд ангуу сошиал дээр нэг харангуудаа майчи тий бичээд чи тэгтээ өмнө тийм байсан уу? Тийм байсан тийм. Яг та хүмүүс муулдаг байсан уу? Сошиал дээр үү? Үүснэ. Загасчны мөр усгүй гэдэг чи би ч өөрөө сошиал дээр баг итгэхгүй юм шүү дээ. Тийм болохоор харцсан. Зорилгонд явж зорилгон тэгээд нөгөө нэг миний хувьд тодорхойж байгаа зорилго бол айгүй тийм жижиг шүү дээ. Зөв импакт нь том байж магадгүй яг би бол өөр айгүй жижигнээ тодорхойлцоо. Тэр миний яг гэр бүлийн хүрээнд миний хүүхдүүдийн хүрээнд л тавьсан зорилго. Миний амьдралын зорилго бол. Гэтэл тэр хүүхдүүдтэй тэр зүйлийг би бүтээхийн тулд хийх зүйл нь айгүй том болчиход байгаа байхгүй. Жишээ нь надад. Тэр нь одоо юу вэ? Хүүхдүүдтэй зориулсан. Одоо би яг нэг үлээд бол би бол одоо нөгөө үгдийн тий хүүхдүүд маань том болоод одоо магадгүй нас бид хүрээд юм ойлгодог болсон үедээ аавынх нь нийгэмд хийсэн нэг зүйл нь тэдний бахархах зүйл байгаас гэж боддог. Бахархах зүйл. Тий. Тэгээд манай аав энийг ингэсэн хүнштэй гэдэг нэг юм хэлчихэд би болчих гоо. Тэгэл би ерөөсөө юунд санаа зовхгүй. Манай аав энэ дижитал маркетингийг хийсэн штэ. Тэр нь том жижиг гэж болно. Одоо магадгүй барилгаар ярих юм бол манай аав Монголын хамгийн том skyscraper-ыг барьсан ч юм уу тий. Одоо магадгүй бүр гоё ярих юм бол манай аав одоо энэ улсын чинь хөгжсөөр чагсаалын хийсэн ч гэдэг юм уу тий. Юу ч хийж болно. Гэтэ тэр чинь өөр ингээд цаг яваад ах тусам хүн өөрөө потенциалаа мэдээд бодит хөрсөн дээрээ буугаад идэв юм билээ. Нөгөө манай оюутан байхад юмнууд уншдаг байхад бид чинь нөгөө нэг залуу хүн 20-тойдоо дэлхийг өөрчилнө, 30-тойдоо улсаа өөрчилнө тий. 40-тойдоо яснаад эцэст нь тэгээ яг би өөрийгөө л өөрчлөх хэрэгтэйс мэдэг ойлгодог гэдэг шиг нөгөө нэг одоо магадгүй ингээл залуудаа бол за хаста аав нь хувьсгалийнэ гэж хэлсэн л тий. 40 өснөө би ариш хувьсгалыг бол болохгүй шүү гэнэ. Аав ядаж нэг хороогоо болгочих. Гэсэн болохгүй за мөлөө яаж н гэр бүлээ болгочих. Тэгэхээр яг тэр зорилго бол юу гэдэг бас нэг хит хатуу бас байж болох байх гэж утсан. Бүр яг энэ л байх ёстой энэ гэж болохгүй. Нөхцөл байдлаа таараад түүний мэлдэг шиг те хүүхдүүдэд бахархах болон гэдэг нь л миний зорилго болохоос яаж бахархах болов гэдэг бол миний амьдралын шугамар ер нь л тодорхой болох байх гэж хараад байгаа. А түрүүлсэн те энийг бол би нэг амар Монголын шилдэг маркетер болно ч гэдэг юм уу Азийн шилдэг болно гэдэг би нэг тийм миний амьдралын зорилго гэж харахгүй байхгүй. Одоо жишээлбэл Америкт технологийн дэвшил сүүлийн 10 оноос хойш эрчимтэй явлаа. Тэгээ нэг л технологи ерөөсөө энэний их усруу байгаа байхгүй. Facebook, Instagram гэдэг юм яагаад одоо ингэж Америкийг тодорхойлдог болчих уу гэдэг. Чи тэгж бодож байсан уу? Үгүй. iPhone байгаад байгаа байхгүй. Би тэр талаар өмнө бодож байгаагүй. iPhone гарснаас болоод Facebook гэдэг юм ирч авсан байгаа байхгүй. Түүнээс бол iPhone desktop дээр байсан бол хүртээмжтэй болгоцсон л гэсэн юм биш үү те. Distribution өөрөө тархах боломжийг хүний хэрэглээнд нэвтрээд шинэ технологи нэвтэрч байгаа байхгүй. Захын хүн touch screen-ээр одоо iPhone гарчаад Android араас нь catch up хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө touch screen-тэй smartphone гэдэг технологи гарснаар бид нар нөгөө энэ орчин үеийн технологийн giant-ууд тэрэн дээр суурилж бий болоод байгаа байхгүй. Би нөгөө нэг бид нар чинь Facebook гарахаас өмнө Hi5 одоо нэрээ бодсон чинь Hi5, MySpace Tumblr бүгдээрээ нэг браузераар ордог гэсэн юм шүү дээ. Тийм тэд нар чинь гэхдээ нөгөө тархалт нь ингэж бүх хүн орж ирэх тархалт хийж чадаагүй юм байна л дээ. Компьютертэй хэдэн хүн л ордог байж таа шүү дээ. Ясам дээр нөгөө нэг 8 тэрбум компьютер байхгүй байгаа даа байхгүй. Одоо ч дэлхийд дээр гар утасны тооч бараг 8 тэрбум болсон байна шүү. Тэгвэл буцаагаад одоо тэгвэл би нөгөө асуултанд зөвлөд асуух юм бол тэгвэл одоо монголчуудын хувьд ямар тэр нөгөө шинэ технологи гарч иж бид нар өөрчлөлт. Монголд ягаад хэрийг нь хамгийн гол нь хэн гаргаж ирэх? Эсрэгээр ийм асуулт. Монголд ягаад ийм том хэмжээний эзэнт гүрнүүд бий болж чадахгүй байсан бэ гэдэг асуулт асуух хэрэгтэй байгаа байхгүй. Гарч исэн байхад ягаад гарч чадахгүйсэн гэж. Одоо нөгөө байнга том гүрэн байхгүй зөвхөн Чингис хааны цаг мөчид гарч ирсэн байгаад байна шүү дээ. Тэр үед технологи нь болохоор морьтой байгаа байхгүй. Морьтой тулдах арга шинэ технологи. Байсан учраас distribution буюу бид нар тархах боломжтой, хурдан нүүдлэх боломжтой. Тэгээд organized буюу хамтдаа нөгөө нэг хол замыг зөв туулах боломжтой ийм хэсэг хүмүүс гараад ирсэн гэсэн үг шүү дээ.
Тэгсэн мөртлөө Англи ч юм уу одоо Хятад ч юм уу тэгээ усан онгоцтой газар болохоор байнга эзэнт гүрнүүд ч юм уу байсан байгаа даа байхгүй. Цаг хугацааны явц. Нэг British Empire энэ гэдэг. Тий. Тэр ерөөсө технологи байгаа даа байхгүй. Чингис хааны үед болсон. Тэгэхээр яагаад Монголд үүсэх боломжгүй вэ гэхээр биднэрт нөгөө инфраструктур буюу ус шиг нөгөө юмыг түгээх ч юм уу олон газар хурдан хүрэх боломж ерөөсөө олдож байгаагүй юм л. Асуудал юм. Одоо тэгтээ бид нарт тийм боломж олцоо ирээд байгаа байхгүй. Мэдээлэл технологи гэдэг юм биднэрт тэгш хүртээмжтэй буюу одоо заавал их далайн ирэг дээр байх шаардлагагүйгээр бид нар дэлхийн зах зээл дээр шууд хүрэх боломж болцоо ирчээд байдаг. Гэтэл одоо тийм байхгүй юм шиг л нөгөө нэг нарийн цариг, үүдүүд цариг гэдэг төмөр зам яриад байгаа. Утгагүй юм байна. Яг нөгөө улсыг хүнээр ярих юм бол тийч яг нөгөө нэг ахуй асуудлууд шийдэж чадахгүй байгаа л байхгүй. Нөгөө нэг түн нийлдэг ууг нь улс томороо бол нөгөө вишн харах хэрэгтэй байтал нөгөө вишний яаж харах юм бэ бид нар нөгөө яг улс чи өөрөө Монгол дундаж иргэн шигэ байгаад байгаа. Монголд бүх хүнд ижилхэн боломж олгогдож байгаа юм. Яг өөр дээрээ жишээ аваад би өөрийнхөө амьдралын туршлагаа дөрөв анх нөгөө надад асууж тий хүүхэд нөгөө хаана өссөн бэ гэж бодох юм бол би бол яг нэг үлэхэд бол одоо захын хороололт төсөөд одоо гэр орлоос өсөд явсан хүний хөвлөхөд бол equal opportunity бол байгаагүй надад тий ялгаатай шүүс. Гэхдээ би бол Монголыг нэг талаасаа бол өмөрдөг. Тэр нь юу гэхээр Монголд бол бүх хүнд боломжийг нь өгдөг. Зах зээлийн жижиг учраас боломжийг нь өгдөг байхгүй юм дээ. Тэрнээс биш ингээд бүх чиний имиж хориод чамд ямарч боломж өгөх гэсэн биш байхгүй юу? Би бол багт боломжоо ашиглаж чадсан баг. Гэхдээ зарим хүнд илүү боломж олгож байгаа гэж боддгоо. Угаасаа тэр чинь хаа газар байдаг зүйл шүү дээ. Тэрийг заавал өөртөө газар шаардлагагүй. Чиний ресурс, чиний боломж юу байгаа нь тэрийг аль чи өөрөө боддоор үнэлээд ахиж явах болохоос над тэр одоо юу гэдэг тэр ингээд зайсан одоо хаустай 3 өрөө байр. Баяа л өгт байна гэж шаардлага байхгүй шүү дээ. Одоо би тэгэж одоо нөгөө би өөр дээрээ дундаж амьдралаа юм шиг гаргах учраас би тэнтэй хацуулахгүй байгаа байхгүй жишээ. Юу гэхээр миний хувьд угаасаа би хаана өснөө мэдчихэж байгаа. Тэр яаж явах юм бол амжилттай гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр хүнтэй төрхөөсөө ялгаатай орчинд өсвөнтэй би өөрийгөө авчлахын утгагүй. Тэр бол угаасаа нийгэмдэр байж л байх зүйл. Тэрийг equal opportunity байгаа гэж үздэг шүү дээ Монголд тэгвэл. Equal opportunity бол байгаа. За бүх хүнд бол боломж олгогдож байгаа тий. Гол нь тэр хүн би бол монголчуудын хангалттай хичээхгүй гэж боддог. Мэдээж effort шаардна. Би бол тодорхой хэмжээний өвдөө өөрийнхөө хүрээллээ болсон, сольсон тий зарим нэг харилцаагаа тасалсан. Тэр чинь нөгөө нэг дараагийн боломжоо явахын тулд юу хийх ёстой вэ гэдэг зүйлээ тодорхойлж юм гэсэн байна. Гэтэл зарим нэг нь тэрнээсээ салж чадахгүй. Одоо байгаа одоо бид 5 дахьтай байдлаасаа гарч чадахгүй. Тэгээ залхуураад байгаа тэнгүүдээ тэндээ шалтгаан нөгөө үеийг хааж тий. Шалтгаан нь олдоод байгаа байхгүй. Шалтгаан нь олдоод ангууд бусад руу буруугаа чигдэг ч юм уу. Гэтэл би өөрөө яг ингээд одоо юу гэдгийг бүр яг ингээд миний одоо амьдралаа барахдаг зүйл байхгүй. Би өөрөө энэ амьдралыг босголоо штэ гэдэг барахдаг зүйлийн үед бол байгаа боломж нь. Монгол бүр хаа очиж барыг бүх боломж өгдөг. Яг тэр өрсөлдөөн багтаа учраас. Гэхдээ одоо олон улсад гарах боломж байдаг гэж үздэг. Одоо байгаа гэж итгэл одоо гарч ш тэр нөлөөр дээрээ. Байгаа гэж итгэл. Ягаад тэгэхээр байхгүй байх боломж байгаа юу гэж асуух юм шүү дээ. Эсрэгээр тэгвэл. Тэгээ байхгүй байх харин боломж барыг байхгүй гоц. Тэр чинь байхгүй боломж байхгүй байхгүй. Яг одоо яг нөгөө нэг чи одоо ингээд Америкт ажиллаж болохгүй гэсэн ингээд тий бүр яг энэ л гацаагаад байна гэсэн юм байхгүй байгаа шүү дээ. Тий. Одоо нөгөө санкцанд орцсон Оросын ч юм уу Украины ч юм уу нэг иргэн биш л бол ер нь тэгээд боломж нь бэлнэ л чи өстө Монголоос ирсэн Монголын нисгэн хүүхд болохоор л чамайг энд ажиллуулахгүй гэсэн юм энэ байхгүй шүү. Байхгүй ч юусаа байхгүй байхгүй. Чи гэр хорооллын болохоор одоо чи энд ажиллаж болохгүй гэсэн юм байхгүй. Тий одоо чи би яг нэг үгүй л да би одоо ингээд Монголд ажиллаж байгаа Таиланд руу гараад азраг ингээд Таиландд амьдраад бас тэр чин Таиланд амьдарч байгаа чин зах зээл нь бас Америкийн зах зээл дээр ч юм өөрөөсөө ажиллаж үзээд дээ шүү дээ тий. Энэ бол нөгөө төрний хэлтийн ялгаатай байдлаараа магадгүй Ivy-ийн сургууль зурангуудаа шууд нөгөө McKinsey-д ажилд ороод явсан хүмүүсийн хувьд бол инээдтэй шүү дээ. Яг нэг хэлбэл тий. Өөр гарааны хүмүүс зайлуулаа гэл тий. Энэ одоо энийг амжилт гэж бодоод байгаа юм тий. Гэтэ миний хувьд амжилт. Ягаад тэгэхээр бид тэр эхлийн цогонд байсан байхгүй. Тэгэхээр хүн тэрийг тодорхойлж чадах хэрэгтэй. Тэрнээс биш нөгөө шууд эцсийн цэгээ хизээш өөрийнхөө хүрч чадахгүй нэг цэг дээр авч тавиад тэнгүүтээ ингээд амжилт болохгүй байх, би болохгүй байх. Тэгээ эн чинь би ямар Америкт төрсэн биш угаасаа чадахгүй юм биш үү? Би ямар ихэд манай аав ээж тийм чадахгүй юм шиг бодлоо. Төрсэн англи хэлтэй биш юм чинь чадахгүй юм биш үү? Тий. Тэгэхээр тэгээ бууж өгж байгаа хүмүүс айгүй их байгаа тий. Тэгэхээр бууж өгж байгаа юм чи одоо нөгөө үеийг бас урам зэрэг айцсны асуудал орж ирж байна тий. Урам зориг хөстэй над чигтэй чи чадаад налаад байна шүү. Чи яв гээд болохгүй байгаад нь одоо Орос школоор үзэн шүү тий. Чи
Яаж ойлгуулах юм бэ чамайг гэдэг зодод юм яа. Тэгэл айдсаар нүдэрдэх шаардлагатай бол айдсаар нүдэрч шаад тийм дөрөв хэлдэг нөгөө нэг ер нь хоёлаа ингээд нэг юм л амар тойроо яриад байгаа байхгүй яг л тийм тухайн нөхцөлдөө л ажиллаж байгаа юмыг л яг ашиглах хэрэгтэй. Тэгээс энэ л ажил нь энэ л ажиллахгүй гэж юусоо болох. Гэхдээ яг миний гол ярмаар байгаа сэдв нь нөгөө бүр ингээ хотын захад амьдэрдэг надаа ийм проблем байна гэж хүмүүс бичдэг те. Би одоо яах вэ? Гэхдээ тэгэл яг хөө хэлж байгаа юм ингээд бодтой ийм асуудлууд биччихэл байна л да. Гэхдээ тэр бодтой асуудалд нөгөө байж байгаагүй байсан хүмүүс байгаа гэдэг тий. Одоо би ч гэсэн багтаа тийм мөнгө төрөггүй ч юм уу ядуу л хөвгт байсан. Гэхдээ тэндээс гарах боломж байгаа юу гэхээр байгаад байдаг. Гэтэ хин гарчив, хин гараагүй байх гэдэг хоёр л асуулт асуудаг байхгүй. Яавал гарддаг юм байна, яавал гардгүй юм байна гэдгийг мэдээд байгаа болохоор энэ асуудлыг яавал тэгээ энийг шийдэж болох вэ гэдэг өөрчлөлтийг өөртөө хийдэг хүмүүс бол ямар ч гэсэн гардыг боломж бол байна тий. Гомдлол blame тий бусдад буруутай болол улс төр буруутай байна, эсвэл аав ээж буруутай байна. Blame хийгээд байгаа хүмүүс бол яг тэндэл байсаар л байх юм л л дээ. Гомдлоод тэгээ түрүүний нөгөө хэлэх гээд байгаа шалтгаан нөгөө сошиал дээр хүмүүлээд байгаа хүмүүс blame хийгээд окей чи намайг юу ч муулж бидний юу ч доош нь хийгээд муулж болно. Тэгтээ чи тэрийг хийлээгээд чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй чи ягаад ч өөрчлөгдөхгүй чи наанаа яг энэ муухай үгээ хэлээл байсаар л байх болно. Чи эсрэгээр харин бидний юу ярьж байгааг сонсоод өөртөө дүгнэлт хийгээд хэрвээ өөрчлөлт хийх юм бол мэдээж амьдрал чамд өөр юм өгөх нь гарцаагүй болчиход байна. Чи өөрийгөө өөрчилж чадвал чамд өөр үр дагавар ирэх нь гарцаагүй тий. Тэр одоо чи өөр төр ингээд харуулж ийн гэж би одоо гол. Ер нь гэхдээ Монголд нөгөө стартапууд яагаад бочихгүй байна гэж чи боддог вэ? Стартапууд бочихгүй байгаагүй. Би өөр төр жишээ яг өөрийнхөө ажиллаж тэр бол би бол ингэж утсан. Эхлээд бол өөрийгөө ингэж би ч яг нэг л амжилттай өдөртөд явж исэн ч гэсэн эцэст нь зогсоогоод ер нь бол бууж өгсөн байхгүй. Бууж өгсөн. Бууж өгтөө бас л чи стартап шүү дээ тий. Таймингаа бол би зүв байсан гэж бодоогүй тухай үедээ. За цаг хугацаа гэдэг нэг асуудал. Нэгдүгээр цаг хугацааны үед бол би зөв цаг үедээ эхлүүлж чадаагүй. Нөгөө зах зээл нь бэлэн биш байхад нэг юм гаргаж ирээд нөгөөдг нь нөгөө зарагдахгүй. Төрүүлээд цагаасаа төрүүлж гарсан юм гэсэн. Хоёрдугаарт ер нь бол хангалттай манайд одоо нэг ресурсууд яг нэг ур чадрын асуудал байсан л та. Хүний нөөцийн асуудал. Тий, хүний нөөц ур чадрын асуудал байсан. Одоо ямар сандал би нөгөө Бацар захиралтай ярьдаг л байсан. За хуйлаач бар ингээд том компани хүний нөөц бэлддэг компани болчлоо дөө. Тэр нь ингээд бид нар чинь бол ингээд эйженси жижиг компаниудаас нөгөө тогтсон ингээд туршлагатай хүн бол олдоход аягүй хэцүү. Бид нар нөгөө нэг зах зээлээр цалингийн нэг хайхтай дийлэхгүй. Эйженси ч өөрчлөлтөө сүртэй явдаг, араас нь банк гэж хуйлга болж мөнгө авдаг бизнес ихгүй. Тэнгүү чин за нэг оюутныг сургаад авна. Нөгөөтгөө жил агаас айгүй гоо ингээд бүх юма зааж өгнө. Нэг өдөр орж ирэл энэ компани цалин тэдэгүйг би гарлаа л. Нөгөө тухайн хүнийхээ амьдралын нөхцөл байдлыг бодохоор ямар ч боломж байхгүй. Тэр хүн том компаниуд нөлөөлж ин гэж үзэх гэдэг нь үү? Үгүй нөгөө ур чадвартай ажиллах хүчин хангалттай байдаг гэсэн бол том компани манай үнийг авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр ч нөгөө нэг бүгд тэгшид хүртээмжтэй ур чадварыг ингээд байх юм бол тэр чинь эйженсид ажиллана, эйженсидтэй ажиллана, том компанид ажиллана, компанид ажиллана. Гэтэл тэнд ажиллах шаардлагатай хүн нь цөөдөөд хэрэгцээ нэгсээд байгаа гэсэн үг байхгүй. Түрээс нөгөө нэг надаас нөгөө тоо асуугаадсан шүү дээ 8000 гэж хахад бол зүгээр яг зах зээлийн мэдрэмжээр угаасаа л энэ тоо өсөжсөн байхгүй. Тоог нь мэдгүй ч угаасаа эрэлттэй тэргүй хэрэгцээ байгаад тий. Тэгэхээр угаасаа жижиг компаниудын хүний нөөц бол том компанид ажиллахаас өөр аргагүй байдал доо. За том компаниудын хүчин зүйл эрэлт гэдэг юм энд нөлөөлөд байгаа юм байна. Тий ажиллах хүчний одоо хомсдол маягийн юм дээр. За өөр юу нөлөөлж? Айгүй олон стартапууд тэгэл ер нь нэг шантраал нэг ажилчтан тэгэл том компанид амьдралаа тэгэл явсан төгөлөө зөндөө л ядчих шүү дээ. Өөр юу тохиолж? Хөрөнгө оруулалт. Би бол хөрөнгө оруулалтын их асуулж боддог юм аа. Борлуулалт. Монгол тал дээр бол хөрөнгө оруулалтын их амар мөнгө авахгүйгээрсээ л болж тийм хөрөнгө оруулалт ч болж боддог. Ихэнх стартапууд гэж тайлбарладаг тий. Бид нэр өстой энэ том мөнгийг босгож чадаагүй болохоор мөнгөгүй болол дампуурчлаа. Гэхдээ үнэхээр мөнгө босгомоор байгаа юм дэ борлуулалтаа ихтэй шүү дээ. Борлуулалтаас мөнгө босгуулдаг. Тэрнээс нэг хүнээс мөнгө авахаараа амар домор бол тэр чи борлуулалт хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Бид нарт гэхдээ тэгж нэг толгоо brain washed болсон юм шиг надад санагдаад байна. Монголд стартап гэхээр л амар гоё юм ярьж байгаа л амар их мөнгө нэг баян хүнээс аваад тэгэл
стартап нь ингээл гоё болол томорох юм шиг яриад Би байдаг. нэг тодорхой нэг хэдэн нэлээд хэдэн стартапуудад ажиллаж үзсэн. Мгм. Тэгээд стартап компаниудын milestone болон яг одоо organization нь шүү дээ, бизнес organization-ы milestone шууд ондоо байд юм гэдэг. Ягаад тэгэхээр тэр стартапуудын чинь хувьд нөгөө хөрөнгө босгоно гэдэг чинь өөрөө нэг том Milestone. milestone байдаг байхгүй. Тэгэхээр шин тэд нар ч угаас тэрнийхээ төлөө явна шүү дээ. Гэтэл яг бизнесийн байгууллагын хувьд бол ашиг болно гэдэг чинь milestone байдаг. Тэгэхээр би бол тийм үг бол ялгааг бол анзаарч лээсэн. Тэгэнгүүт ч яах вэ тэгээд тэр чинь milestone тэр байх юм бол угаас тэр үнийг буруутах арга байхгүй шүү дээ. Тэгээ Монголд ер нь стартап үүсэхгүй байгаа шалтгаан нь ерөөсөө хүний нөөцөл болж таардаг шүү дээ. Монгол айл өрхийн одоо тий боловсрол зарцуулж байгаа мөнгө яг нөгөө pay өөрийнх нь олж байгаа орлогын ихэнх нь байдаг байхгүй. Уг нь бол Наа чи нөгөө нэг хувийн сургууль гэж ярилдаг л байна. Тэрнээс нөгөө одоо хувийн сургуульч байсан, улсын сургуульд төлж байгаа тий одоо их дээд сургуульд хүүхдүүдэд сургаж байгаа шүү дээ. Мөнгөний төлөө сургаж байгаа байхгүй. Гэхдээ тэр аав ээжүүдийн төлж байгаа мөнгө чинь яг өөрийнх нь орлого бол юм бол нэхлэх их хувь зарцуулж байна. За гадаад ингээд олон хүүхд явуулж байна. За эднэрийн төлбөр мөлбөр бол одоо нүгэлгүйх. Яг зарцуулж байгаа бид нар бол боловсрол зарцуулж байгаа мөнгө бол хаяад байгаа шүү. Уг нь бол эцэг эхчүүд айгүй их мөнгө ингээ хаяад байна. Гэхдээ үр ашигтай биш байгаа таахгүй. Тэр чинь өөрөө нөгөө би хүүхдээ яах гэж сургаад байгаа юмгууд мэдээ сайхан амьдрал ингэж нөгөө л нэг эцсийн сайхан амьдрал гэдэг нь юу. Тэгээд дээрэс нь багш гэдгийг чи яг би бол багш гэж харахаас илүү нөгөө нэг сурган хүмүүжүүлэгчиж харуул бидний нэг юу ч нөгөө нэг мөнгөний төлцөө одоо нөгөө нэг багшин заагаа сайн болгох шин гэж бодоод байтал эцэг эхч өөр хүртэл ангид талтай хүүхдээ. Гэхдээ гол асуудал нь юм шүү. Мөнгө бол хангалттай бид нар өгч юм те. Монголчууд одоо би бол хангалттай гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ яг тэр хэмжээний үнц нь авахгүй байгаа. Буюу тэр завсар нь нөгөө inefficiency буюу үр ашиггүй байдал байгаад байна тий. Мөнгө хангалттай гэдгэн зүйл бидний өөртөө орлоготой харьцуулж байгаа болохоос ш нөгөө мэдээлэл цуглуулах боломж одоо нөгөө нэг R&D судалгаа байдаг шүү тий. Тэрнтэйгээ борцуулах юм бол харин ч манай босрлын систем үүртэй айгу бага шүү. Одоо бодъё заяа. Зүгээр л TC-г бодъё л доо 40,000 оюутантай. Тий. 40,000 оюутан. Кредит нь одоо яд намайг сурдаг байхад кредит нь 32,000 байлаа. Би чинь төгсдөг жилийн төлбөр гэхэд одоо нэг 9 сая юм шиг байлээ. Ер нь жилийн төлбөр. Хүүхч 10 жилд 9 сая болчих юм. Тийм юм шиг байлээ. 9 авцаа юм шиг байлээ. За 7 гэж ботчих тий. 40-оор үржүүлээ. 280 төгрөг юм уу? Тий. Хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэр сургууль. Энэ бол тийм бага мөнгө биш байгаа байхгүй. TIS гэдэг сургууль. Эсвэл MOS гэдэг сургууль 40-50 мянган. Хэдэн багш байгаа. Тэр багшийн цалин хийдин гэж бодохоор ч наад үн чи яг хэдүүлж. Тэнгүүд хамгийн гол харин яг миний point руу ч очиод байгаа байхгүй. Тэр их мөнгө уг нь бол боловсролын байгууллага бол багшид зарцуулж байгаа мөнгө бол 50-аас дээш байх ёстой. Тий. Гэтэл бол яагаад ч тэнд ажиллаж байгаа багш ажилчдын тоог авж байгаа цалингаар нь үржүүлэхээр бүр 15-20% дээр очихгүй байгаа тэгэхээр шүтээсээр жишээ авах юм бол тэр ч төсөв суугаад байгаа гэсэн үг. Ашиг болоод байгаа гэсэн үг. Тэр мөнгө юу яваад? Юу руу явж байгаа гэхээр би байшин руу яваад байгаа байхгүй. Урсгал зарт. Нөгөө одоо нөгөө хөрөнгө илэгдлээ яагаад гэсэн юм тий. Тий, одоо амар утахгүй хуучин байшин мэдгүй одоо дарга нарын хармаар орд юм уу. Ямар ч байсан тэнд inefficiency байгаа нь бол ингээд бүр бодиттой үнэн. Тэр нь одоо нөгөө миний хэлж байгаа point шиний хэлж байгаа эсрэг point нь бол яг төлж байгаа мөнгөндөө хангалттай ашигтай ажиллах боломж нь байхад ашигтай ч биш бид нар бүр гадны профессорууд их ч юм уу те урьж авчрах хэрвээ тэр мөнгөтэй бол урьж авчрах бүрэн боломж байна гэж би хардаг. Эсвэл одоо байгаа сайн багш нараа яагаад үнэлж цалингийн нэг. Одоо бодит үнэн шүү дээ. TIS юм уу most багш хүмүүс яагаад багшлалтай гэхээр багшлангаа хажуугаар нь хувийн бизнес хийх эсвэл өөр компани зөвлөх хийдэг. Тэндээс компани тууцал байдэн шүү дээ. Тэ. Гэхдээ тэр нөгөө бодит үнэн те. Яагаад тэр хүн тэгвэл бүрэн өөрийнхөө потенциалыг гаргаад тэнд багшилж болохгүй гэж тэр хэмжээний орлогоо яагаад хийхгүй байгаа. Яагаад тэрийг дэмжихгүй байгаа гэдэг асуудал байна. Тийм ээ. Тэгэхээр менежментийн асуудал байгаа байхгүй юм. Менежмент буюу сургууль, ихтэй сургуулийн удирдлагын банк ер нь яг юу хүсээд юу хийдэг хүмүүс байгаа. Яаж томилогдоод байгаа гэдэг асуудлууд л яригдаад шүү дээ. Наа чин тэгээ буцаад нөгөө нэг яг нөгөө төр хамгийн мөмэж гэдэж бараг үлдэх гэдэг шүү дээ. Тийм. Одоо би нүдэн дээр бол амар атаархдаг юм бол санхүү эдийн засгийн сургуулиуд ер нь манай хүмүүсээс ер нь аягүй урд хөгжөөд дээ шүү. Тэр чинь яг хувийнх шүү дээ. Тийм. Шин байшинтай болвол тийм. Байшингаа төлбөрөө шууд дураараа нэмж байгаа байхгүй гэдэг чинь ингээд бидний хөгжихийн тулд ингэж яана гингүүд манайхаа чин төсвийн улсын сургууль олон хүүхдэд хүртээмжтэй байх хэрэгтэй гэдэг төлбөрөө бариалдаг тий. Тэгээд наа чин тэгээд явхаар яг одоогийн нөхцөл байдал угаасаа л асуудал мөн үү? Тэгээд ер нь улсад сургууль байх шаардлага байна уу гэдэг асуулт асуугдаж ирж байгаа байхгүй юу? Яг хөө тэр чинь нөгөө өгөөсгдөг хүмүүс тэр чинь хэдэн жилийн өмнө яг яжсэн шүү дээ. Өндөгчээс асуудал тэгээд яг хэлсэн юм бол нөгөө нэг боловсролын хүртээмж гэдгийг марал унтсан шүү дээ.
Хэрвээ бүх сургуулиуд хувийн болоод төлбөртэй болчих юм бол нөгөө нэг захын оролтойгоо хөгжин сурч чадахгүй болноо. Гэхдээ захын хороолтойгоо хэдэн хүүхэд ер нь мөнгөд юу улсын тэтгэмжээр сурд юм бол гэж асууж байна. Би хүртэл оюутан багтаа тэр тэтгэмж авсан шүү дээ. Төрийн сангийн төрийн албаагчийн юу гээд би 1 жилийн хөнгөлтийг авч ирсэн шүү дээ. Манай ээж яг манай ах ихчээр нөгөө яг тийг ашиглаагүй болохоор над дээр яг ашиглана гэд би нэг семестрт бол хасч байсан. Тийм бас би гэхдээ нэг тэр ингээл хөнгөлцсөн чинь би сайхан сурцсан байхгүй шүү дээ. Тийм юм байгаа юу? Байхгүй шүү дээ. Хүн сайхан сурвал тэрнтэй тэрнгүү сайхан сурна. Би яг эсрэгээр ингэж боддог байхгүй. Ер нь чи өөрөө оюутан хүүхд өөрөө ягаад ажиллаад тэгээ төрд юм уу хааны газар ажиллаад цалингийнхаа оронд чи өөрөө хаан сурахаа шийд. Тэтгэмж олохын оронд чи ажлынхаа төлбөрөөр чи өөрөө хаан сурахаа шийд. Тэр баг зөв шүү. Тэгвэл чи нөгөө нэг ядаж багш нараас шаардлага тавьж эхэлсэн шүү дээ. Багш нь хоцордог те эсвэл 70-ын 50-аад нууц биш шүү дээ. Энд чи одоо нөгөө дүнгийн 50-аад өгчдөг те. Тэгээд нөгөө хаасан болдог. Эсвэргээр хэрвээ чи мөнгөө төлж байгаа бол тэр хүүхэд бол тэр профессороос бол шаардлага тавьж эхлэхгүй. Яагаад цагтаа ирэхгүй байна? Намайг чадахгүй байхад яагаад даал гэж тавиад байгаа. Тийм үстэй. Намайг сурч чадаагүй байхад яагаад сурсан гэж над дээр дүн тавьж байгаа гэдэг асуудлууд гарах хэрэгтэй байхгүй. Хүн ер нь өөрөө худалдаж авч ирэхээр айгүй их шаардлага тавьж эхэлт юм шүү дээ. Тийм шүү. Тэр чинь нөгөө нэг өмчгөх мэдрэмж байна. Чи миний юм гэдэг юу орж иж байгаа. Өөрийнхөө мөнгийг төлж байгаа учраас тийм. Гэтэл хүний мөнгөөр сураад байгаа учраас үнгүй сурж байгаа учраас шаардлага тавих шаардлагагүй. Тэгээ ингээ найзын дундаа ороод боловсролын чанар унаад байна гэж би хараад байна. Ихтэй сургууль дээр. Одоо би бол жишээ нь яг тэн дээр нэг юм хэлмээр идэв. Их сургуулийн боловсролын чанар муу байж болно. За, их сургуулиудын арга барил хожсон байж болно. Гэтэл ер нь би хүмүүсийг заавал их сургууль сур төгсөрэй гэж хэлдэг. Тэр бол их сургууль чамд яг үнэндээ ганцхан кредитээр хичээл заагаад багшлах зүйлтэй газар юусе биш байхгүй. Тэр чинь өөрөө чамайг тодорхой хэмжээний хүрээлэлд оруулж өгдөг. Хоёрдугаар ер нь бол чи хизүүж байсан гэсэн 4 жил нэг юм сураад өгснө гэдэг бол чи өөрөө нэг юм дуусах сурж байгаа чадвар байхгүй. Ер нь бол тэгэхгүй тэгээ нэг саяд ганц тохиолдог Зукербергийн кейсийг ч юм уу Билл Гейтсийн төвхийг ирсэн л за би сургуулаа яаж байгаа одоо нэг баахан инфлюенсерлэн гарч ирэнгүүтээ баг ажлыг шаардлагагүй контент тэгээд манхас тийм асуулт амар хэрдэг байхгүй. Ер нь тэгээд танаас сурах юм уу? Тэгээд танаа Pine Connect сурах юм уу? Ихтэй сургууль сурах юм уу? Чиний сонголт л гэж би одоо хэлж байгаа. Тэгээд чи өөрөө мэдээ. Өөрийнхөө кейсээр улсадын сургууль сурж байгаа хэрвээ сурж байгаа бол тий юм авсан шиг авч сур тий гомдол одоо тэр багш нар нь сайн заахгүй бол очиод гомдол юу заадгийг нь очиод судал тий аав ээж нар маань одоо яг юу зааж байгааг нь ч одоо яг асуудаг аав ээж хоор байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хувийн сургууль дээр бол манай хүүхдээ ингэсэн гэсэн үг бол айгүй өндөр шаардлага тавьж байгаа шүү дээ. Хувийн 10 жил дээр бол хүүхдүүдээ улсын цэцэрлэгт одоо төлбөртэй цэцэрлэг, төлбөргүй цэцэрлэг, үнэтэй цэцэрлэг, үнэгүй цэцэрлэг сургууль дээр ч гэсэн яаж үтсэн тийм сургалтын чанар сургалтын төлбөр хоёр тийм харилцан хамааралтай санагдаагүй яг үнэндээ. Намайг 10 жилээ төгсөж явах үед яг үнэндээ улсын сургуулиас гадагшаа явж байгаанууд нь гоцууд байгаагүй байхгүй. Мөнгөтэй нүдний удсан байхгүй. Зөвхөн боломжтой нүд нь гадагшаа явж чадсан байхгүй. Яг миний ингээ ойрын хүрээлэлүүд дээ шүү дээ тий. Гадагшаа явж сурж байгаанууд нь ерөөхдөө аав ээж нь хүүхдээ гадагшаа сурч төлбөрийн чадамжтай тий. Гэхдээ тэр чинь ингээд нөгөө нэг хятад руу ч юм уу солонгос руу ч юм явуулаад байсан. Би ээж аваагаа зовоож тех боломж байсан бохоггүй. Тэ надаас асууж ирсэн. Нөхөө гадагшаа сурах юм хэрэг. За яг хөө ээж би Монголдоо сурчаа гэд. Гэхдээ бид нарт ийм ойлголт гарч ирж байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд гадаад сураад төгссөн хүмүүс нь тэгээд яагаад алахгүй байна гэдэг асуулт ургаж гарч ирж байгаа. Яагаад энэ импакт өөрчлөлт авчихгүй байгаа юм те. Хэрвээ тэр ажиллаж исэн бол тэр гадаад төгсөж ирсэн хүмүүс яагаад Монголд өөрчлөлтийг авчиж чадахгүй байгаа. Гэхдээ яах гэж сурсныг мэдэхгүй байгаа хүмүүс юу өөрчлөх юм? Тийм үстэй. Чи тэр хүний анхны зорилго тодорхой, нөгөө л вижн ирнэ шүү дээ. Анхны зорилго тодорхой. Тэрэн лугаа чиглэл зорж исэн хүн бол хийж байгаа юм болгоно уйлдаад ирээд юу хийх нь тодорхой орж ирнэ. Гэтэл ямар зорилгогүй ангаагаа байж хат нь шууд гадагшаа сурсан нөгөөх нь юу гэж мэдгүй мэржээ сурсан ороод ирнэ. Чи тэрнээс ямар ч хөрсөж нэмэргүй шүү. Чин төрийн сангийн зээлээр сурах нь өөрөө утгагүй юм шүү. Гэдэг би зөв гэж угаас хэлээгүй шүү дээ. Тий. Яг хөө тэр point дээр ирлээ шүү дээ. Төрийн сангаар бид нар ингээл зорилгыг тодорхойлохгүй яг хөө зорилгоо тодорхойлсон хүмүүс байгаа л хэлтэй. Гэхдээ ихэнх нь зорилгоо тодорхойлохгүй гадаад сурч л байвал яг тохиолдолд төрийн сангийн зээл авах нөр зорилго болсон байдаг байхгүй. Хан тий. Тэгээс яах гэж зээл авч байгаа зорилго ш. За яг хөө энэ дээр нь тэтгэлэг гарч байгаа юм байна. Мэргэжлээс олчин энэ төр гэдэг кейс байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ч болоо утгагүй юмд бид нар айгүй их мөнгө өгöd байгаа юм шүү. Манайд угаасаа утгагүй юм бол зөндөө утгагүй юм бо. Тэр барагдахгүй шүү дээ. Тэгээ зүгээр хамгийн гол нь хүн аява асуудлыг шийдэхэд бол эцсийн үр дүнгээ тодорхойлно гэдэг юм шиг таашаад байна. Гэтэ чи ингэж харж ирсэн. Би хараад шоконд орсон. Төрийн сангийн зээл гэдэг байгаа шүү дээ, тий.
доллараар гардаг. Тэр мөнгө нийт хэрэг мөнгө байсан гэдгийг чи харж ирсэн үү? Тэр нэг шиг хэсэг шуугаад байгаа амар дүнгууд Ил болгосон шүү дээ, тий. хитэн тэр бумаар л хэрэгдээсний санаад байна. Гэхдээ тэр хэмжээний мөнгө гөр Монголд сургууль байгуулсан бол гэж чи бодож ирсэн үү? Олон улсын сургууль. Одоо л бодъё. Байгуулсан бол тэр эгөөс илүү. Гэхдээ нөгөө юу асуул гарч иж тээ. Байгуулсан бол ресурс нь байгаа мөн гэдэг шүү дээ. Гол нь би ийм үнцэг гарч ирсэн юм. Ер нь мянган оюутныг гадаад руу сургаж явуулж яхаар яагаад 100 багшийг гадаадаас нь аваад ирж болохгүй гэдэг. Төлбөрийн төлөөд гэсэн юм шиг. Яг тэр мөнгөндөө тааруулаад тэгвэл тэр өндөр чанартай профессор тий багш нарын яга авчирч болохгүй байгаа юм. Гэхдээ ингэж боддог. Тэр өндөр боловсролтой багш нар шүү дээ тий. Монголд ирэх үү гэдэг асуулт. Ирсэн ч гэсэн тэрний ажиллахгүй байх бас магадaltaй шүү дээ. Тэр хүний чинь чадвар тэндээ ажилтдаг л байхгүй юу? Менежментийн асуудал байдаг шүү дээ. Тэр хүн чинь одоо би бол чиний нөгөө өөр дэвш яхад бол бас л би бол сүүлийн ажилласан компанидаа бол тийм амар өөрийгөө ажилласан гэж бол боддоггүй. Чин таарахгүй байгаа байхгүй тэр чинь. Тэрэн шиг тэр хүмүүсийг авчираад байсаг таарахгүй гэдэг асуулт. Гэхдээ яг би энэ эсрэг аргумент юу гэхээр би ч уучин төрх сургуулийн төгссөн болохоор мэдээд байна л да. Гадаад багш нар яагөө. Гадаад багш нар ажиллаад байгаа байхгүй. Монгол багш нартай холилдоод багшлж байгаа шүү дээ. Гэхдээ миний бодлоор бол энэ бол ажилдаг гэж би хардаг. Ирээд бол багшлахад бол болдог. Үр дүн бол гарч ийн гэж хараад байгаа. Тэгээд боловсрол дээр ажилласан ч гэсэн нөгөө манайх чи яг нэг өгүүлэхэд бол нөгөө менежмент нь гадаад байсан л да. Тэгвэл ажиллаж шүү. Чи нөгөө нэг одоо энгийн чинь ажилгүй чинь юу гэхээр манай чинь засгийн газар ч юм айгүй болон зөвлөхүүд нэг багш ирүүл болохгүй бах те. Гэхдээ яг нөгөө багаараа яриа те. Манайд бол зөвлөхүүд зөндөө л байдсан шүү дээ. Яг үндэ тэгээд зөвлөхүүд Монголыг зөвлөд ажилгүй байгаа юу гэж байхгүй те. Тэгэхээр би бол менежмент нь гадаад байгаад те багш нар нь гадаад байгаад ажиллавал энэ ажиллах юм шиг санагдаад байхгүй. Яг тэр мөнгөнд бол нэлээд их мөнгө байдаг байхгүй. Тэгээ би надаас нэг баян асуужсэн байхгүй. Би энэ нөгөө нэг хөрөнгө оруулалт авах гээд Америкт уулзаад 10,000 инженер бэлтэнэ гэдээ яваад. Гэхдээ ер нь 10,000 инженер нэг баян хүн ирээд чамд бүх их хүссэн мөнгө чи өгье. 10,000 инженерийг бэлтгэхэд хэр их мөнгө хэрэгтэй ингээд асууа. Би тэгсэн чи тэр тоогоо бас бодоогүй явж идэм байх. Тэгээ тооцооллоо. 70 сая доллар хэрэгтэй гэж гарч ирсэн байхгүй. Гэтэл тэр нөгөө төрийн сангийн зээл эднэр тэнд зарцуулж байгаа мөнгөөс хамаагүй бага мөнгө байдаг. 70 сая доллараар ер нь юу хийж болно гэж чи бодож байна. Imagine хийдэ. Би бүр imagine чадахгүй байна. Яг 200-аад тэрбум төгрөг штэ 200-аад тэрбум төгрөг. 200 тэрбум гэж одоо нөө ярамх төрсэн манай нөгөө шинэ хотын захирагч одоо 5-ыг 6-ыг өрхөн штэ. Тийм. Тэр хэмжээний мөнгө гэсэн үг штэ. Манайх бас нөгөө Мят ч нэг онгоц судалж авсан тийм. Боинг авчихсан. Боинг чинь 300 сая доллар юм л. Тэр онгоцны одоо хэдний Тэгвэл 4-ний 1 юм л юм шүү дээ. Онгоцны 4-ний 1 зардлаар уг нь бол бид нарт олон улстай гарах ингээд 10,000 шинэ боловсон хүчин бэлдэх одоо боломж байна тийм. Мегат цахилгаан станц чинь 300 сая доллар юм шүү. Тэг чинь тэр том цахилгаан станц барихын хэдний хэд юм бэ одоо бараг 6-ны 1 тий. Юу хүн байсан л мөнгө байгаа даахгүй яасан юм дээр. Тэгтээ одоо ингээд бодонгууд ийм юм харагдаж байна л да. Одоо эцсийн дүндээ ингээд шийдэх гээд байгаа асуудал бол бид нар яаж сайхан амьдрах вэ гэдэг юм зорилго шүү дээ. Яг монгол хүн яаж хүн шиг амьдрах вэ гэдэг одоо хүн шиг гэдэг маань өөрөө нийгмийн хэм хэмжээд одоо дэлхийд дахинд нэг хүний стандарт байгаа. Стандартад хүрэхтлээр ямар байх вэ гэдэг зүйлийг бодоод гаргах гэдэг шүү дээ тий. Мэдээч энийг бол одоо ингээд чиний ярианаас би өөрөө хэлж байгаа юм тий хараад байхад бол яг энийг хийх баг өөрөө манай дээр бас бүрэлдэхүүн шаардаад байна л да. Энэ чинь багийн шаардаад байгаа байхгүй юу тийм. Тэгээ багаараа хийх хэрэгтэй. Мэдээж одоо нэг нь ингээд санаачилдаг, нөгөөт нь тооцоолдог, нөгөөт нь хэрэгжүүлдэг ч юм уу тий. Тэгээ одоо нэг нь нөлөөлдөг ч юм. Тэгэхээр нөгөө талаа яг хуу миний хийгээд байгаа ажил чи одоо тэр багийг бүрдүүлэх ажлыг би хийгээд байгаа шүү дээ. Ер нь энэ нөгөө цөмөрөө амьдралаа нийтээрээ сайхан болгоё гэдэг нэг хүсэл зорилготой тий. Тэгээ commitment буюу яг зорцсон. Тэгэхгүй нэг ихний саа дотор хараад ирэхэл буугаад өгөө явцдаг юм бол чинь баг болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм зорцсон хүмүүсийг л одоо нэг дор оруулъя гэдэг л ажлыг одоо хийгээд явж байна. Тэр таалагдсан болохоор тэгээд би бас нэгдээд явж байгаа шүү дээ. Ер нь бол тэр төлөмшил байгаа учраас. Тэгэхээр манай дээр яг хуу олон ямиг засахын хамгийн ихний засах юм буюу баг бүртгэж манай компани дунд хугацааны зорилт уг нь бол
манай дээр багшлж байгаа багш нарын түрүүний миний хөндөдөөс асуулаа. Багш нарын цалинг бид нар бол $3,000 дээр авчиръя гэдэг зорилттой байдаг байхгүй. Манай одоо хэрвээ санхүүгийн талын харах юм бол чи ч гэсэн харсан баг тий. Манай дээр хамгийн том зардал бол хүний нөөцийн цалингийн зардал байдаг. Тэгээ тэр дундаа багш нар дээр хуваарлах. Багш нар менежер буюу сайн багш нартай бид нар өндөр цалин өгье гэдэг л одоо философи арга барил. Тэгжиж яг энэ одоо зөв байралтаа орж ийн гэж. Хүүхдүүдээс авч байгаа төлбөр ер нь бол ихэнх нь дарга нарын хармаар биш тий. Байшин барилга руу биш. Эсвэл маркетинг руу биш. Тэр бол цэвэр багш нарын хөгжих, өөрсдөө хөгжүүлэх эсвэл аж амьдралаа болгохтон зарцуулбал тэр хүн аз жаргалтай тэр ажлаа хийгээсэй л гэж би бодод байна. Тийм. Яг тэгж бодонгод одоо чинь би Pinecone кейс дээр бол юу гэж одоо бусад боловсролын бол зөвлөмөр ч юм уу анзаараас гэж бодож байгаа зүйл нь ер нь бол угаасаа л нөгөө бизнесийн машингийн нэг хөл байгаа шүү дээ. Сайн бүтээгдэхүүн бол өөрийгөө зараад ивчин, сайн бүтээгдэхүүн бол хамгийн сайн маркетинг гэдэг. Тэгээ тэгэнгүүт боловсролын байгууллагууд бүтээгдэхүүн гэдэг өөрөө юу юм бэ гингүүт нөгөө нэг хөтөлбөр болон хөтөлбөрийн үр дүнд гарч иж байгаа амжилтаа сурчулж шүү дээ. Тэгээ би өөрөө ингээд яг өнгөрсөн жил манай том хүү сургуульд орох гээд хүүгийнхаа сургуулийн ингэ судлаад явж илаа. Манай боловсролын байгууллагууд бүтээгдэхүүндээ биш, бүтээгдэхүүнийхээ шийдэлт биш, фичер дээр айгүйх ажилласан байт юм байна гэж харсан. Тэр нүгээрээ би бол эцэг гэхэд бол тэр хүн чинь манай хүү юу сураад, юу гараад тэгээд яг ямар амжилт үзүүлэх юм бэ гэдэг нөгөө тэр сургуулиас би хүүгийнхаа үр дүн авах гэдэг шүү дээ. Гэтэл сургууль надад юу заагаад байгаа вэ? Манайх пүүлтэй, фитнестэй, ийм юутэй гэдэг нөгөө нэг орчин зараад байна тий. Add-on зүгээр нөгөө энэ бүтээгдэхүүнд энэ байвал илүү их зарагддаг гэсэн тийм нэмэлтүүдээ илүү фокуслаад хаас биш. Яг тэр нөгөө юу ордоггүй санагдадсан байхгүй. Тэгэхээр магадгүй бас тэр буцаагаад нөгөө сургалтын чанараа сул талаа нуугаад ич магадгүй л дээ сургуулиуд. Яг миний бодлоор ингэж бодоод байгаа. Эцэг эхчүүд өөрсдөө нөгөө нэг тэрийг нь харж шийдвэр гаргаад байгаа учраас зах зээл өөрөө бизнесийн байгууллага учраас тэрэн дээр ажиллаад байна гэж байна. Хуучин бид нарыг баг байхад л олимпиадаар зоддог байл шүү дээ. Олимпиад алдаг сургууль нь сайн юм байна гэдэг өөсөө одоо нөгөө тэрэнд хууртагдхаа болчиход байна гэж байна. Одоо бол нөгөө орчин сайтай олимпиад чи өөрөө нөгөө нэг шийдэл хордог учраас нөгөө нэг угаасаа бүгд олимпиадаа сайн үзүүлэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө зах зээл юу хүсэж чинь тэрийг л нийлүүлж шүү дээ. Тэгэхээр би нөгөө нэг буруу юм эцэгчүүд хараад байгаа юм шиг. Одоо ер нь бол эцэгчүүдтэй сургалтын төвөөс ер нь хэн багшлаад байна, яаж багшлаад байна, тий? Юу заагаад байна гэдэг рүү нь ер нь орж ер нь асуул яат юм бэ? Шалгуул яат юм бэ, тий? Ер нь хүүхдүүдийн хичээл дээр нэг сууж үзүүл яат юм бэ? Энтэр гэдэг асуулт тавьмаар байгаа байхгүй. Ер нь тэгэж нөгөө боловсролын байгууллагыг үнэлээч гэдэг л одоо уриалга гаргамаар байна. Тэгтэл тэр бол нөгөө боловсролын байгууллага удирдаад явсан туршлагатай үед бол миний хувьд л хэлж чад эцэг эгч тэр, сургуульч тэр, компани удирдлагч тэр, улсыг удирдах байгаа хүмүүс ч тэр бүгдээрээ 30 жилийн дараа гэхэд Монгол улс ямар улс байх юм? Тэхийн тулд бид нар юу хийх гэдэг бүгд нэг хараатай л болмоор. Би л тэрийг л хүсэж чинь яг тийм л болчих юм бол бидний амьдралын өдөртөндөө хийж байгаа үйлдэл гараас гарч байгаа үр дүн утга учиртай уялдаатай болж ирлээ. Яг хөө манай санал болгоод байгаа вижн алсын хараа 10,000 инженер гэдэг нь дэлхийд үнэлэгдсэн 10,000 инженер гэдэг нь юу гэсэн үг гэхээр манад байгаа хүний нөөц гэж байгаа тийм. Монгол хүн дэлхийн хаач очоод тэг хүссэн цалингаа аваад ажиллах боломжтой ийм хүмүүсийг л бүтээсэн ийм улс болмоор байна. 10,000 гэдгээр нь яг төлөөлүүлж тийм л юм хэлээд байгаа юм л. Монголд байгаа хүний нөөц зөвхөн Монголд байна шүү дээ. Хаач очоод өргөдөд ажиллах боломжтой ийм хүмүүс л Монголд бий болох ёо. Тийм л одоо симпл тий. Тийм л юмыг үүсгэе гэж одоо бид нар зориод байгаа шүү. Тэрснээ төрний хэлдэг яг нөгөө чи энэ санааг хэрэгжүүлээ бодож байгаа бол тэр Монгол нөхрөөс асуусан уу гэдэг. Тэр чинь өөрөө ур чадрын хэмжээд өчөөс байхгүй юу гэхээр тэр хүний ур чадрыг бүгд хүлээн зөвшөөрсөн байл гэсэн үг байхгүй тий. Харин тий. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй байдаг шүү дээ бид нар. Тий. Дэлхийн хаач хүлээн зөвшөөрөгддөг хүмүүсийг л бид нар бий болохгүй бол тэр тэрийг бэлтгэхийн тулд дэлхийн хаач үнэлэгдсэн тий хүлээн зөвшөөрөгдөх хүмүүс л тэр хүүхдүүдийг бий болгож чадна гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн ингээл Монголдоо алаад байгаа хүн бол угаасаа л тэр хүмүүсийг бий бэлдэж чадахгүй гэж хараад байгаа. Үнэн. Тийм болохоор харин зөрөгтэй алхам хийгээд одоо би бол чинь ингээд яг үйлдэл хийгээд явж байгаа. Гэтэ энэ бол бас тийм амархан шийдвэр бол биш үү юм билээ. Яг тэ тодорхой хэмжээний өөрийнхөө тав тухтай бүсээс шууд гарчиж байгаа. Яг л нөгөө нэг тий цалин хангамж аваал явж явах. Уртгаа игээл байж хахад болох байсан болтол тий биш болчихж байгаа. Гэтэ эн чинь буцаад ирээдүйдгийн харах юм бол өөрийгөө хөгжүүлж байгаа, өөрийгөө нөгөө нэг төрөлсөн
дэлхийд дахин төлөөж уужтай болохын тулд л ингээд оролдож үзэж байгаа хөлбөр шүү дээ. Мэдээж амжилттай байж ч магадгүй, амжилтгүй байж ч магадгүй. Гэхдээ ямар их давуу талаар хэмээрээ би оролдож үзсэн гэдэг л байна. Ер нь оролдож үзсэн хүн л хамгийн их туршлага хөндлөж уур чадвар судсан шүү дээ. Тэгэхээр тэр бол яг одоо юу гэдэг нь яг энэ одоо өөрийгөө Монголд ажиллаад биний карьер жоох яаж нэг гэж бол заавал дараагийн шатнд сорж үзэх л ёстой. Тэр нь өөрөө миний хаанаас эхэлсэн хэн байхаас үл хамааралтай болчиход байгаа байхгүй. Энэ надаас хамааралтай зүйл. Мэдээж энийг дэмжиж өгье гэдэг тэр Pinecone дэмжиж өгч юм гэдэг бол бүр маш том давуу тал болчихж байгаа байхгүй. Дэмжих юм нь олон байгаа газар илүү их боломжууд гараад байгаа шүү дээ. Дэмжих юм байхгүй газраас онцгой тохиолдолд зарим нэгэн сургаж гарч идэг байгаа юм байна шүү дээ. Тэр систем өөрөө юу гэхээр дэмжих процессүүдийг л аягуулсан нэмэтэй болохоос систем нь байснараа л зөвхөн амжилттай ажиллаад байгаа гэсэн үг болчиход байгаа. Олон тэмүүлэлтэй залуучууд байхад тэрийг нь дэмжих тэр одоо сайд гэдэг шүү дээ. Яг дэмжих функц болохоос биш яг гол функц бол биш бол гэж хараад байгаа. Гэтэ бидэрт хамгийн гол нь тэр дэмжих функц нь бүр байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр байлгах гэж ингэж одоо Pinecone шиг олон газар байвал би нэг хүний Америк хүний яриа сонсч ирсэн байна. Үйлдэл систем гэж орчуулад байлаа. Operating system гэдэг нь баруун Герман, зүүн Германы тухай ярьж байгаа юм л та. Яг л хоёр юуны нөгөө ялгааг харуулах гэдэг чинь тэ системийн. Яг нөгөө нөөц нь буюу байгалийн өгөгдөл нь яг ижилхэн хүмүүс байгаа байхгүй. Баруун Герман, зүүн Герман. Гэхдээ үйлдэл систем нь өөр юм байна л да. Нэг нь социалист, нөгөөх нь болохоор капиталист те. Тэгээд ресурс нь ижилхэн мөртлөө үйлдэл систем нь өөрчлөлтсөн чинь баруун Герман те ингээд эдийн засаг хөгжөөд үйлдвэрлэл хөгжөөд ингээд алаад байдаг. Зүүн Герман бүр ингээд дампуураад алах болж байгаа тий. Яг ижилхэн хүмүүс яг ижилхэн байршил дээр барыг байгаад байгаа мөртлөө шал өөр дуунч. Тэр энэ үйлдэл системийг солих үйл ажиллагаа яваад байгаа байхгүй. Гэхдээ үйлдэл системийн чинь яг үнэхээр бол түрүүний үйл анхны хэрэгт бол одоо цагт хамгийн сайн ажиллаж байгаа систем учраас тэргүүлж шийдэж байгаа шүү дээ. Тэр үйлдэл системээ одоо бид нар болохгүй байна гэдгийг мэдчихээн шүү дээ тий. Энэ боловсрол дээр байгаа үйлдэл систем тэрийг солих үйл ажиллагаа л манайх яваад байгаа формат тий. Форматаа солиё. Шинэ үйлдэл систем суулгая тий. Жишээ нь би тэгвэл одоо яг Pinecone тал дээр нэг асуулт асууя л да. Тэгвэл Pinecone яг энэ зорилгодоо хүрж ажиллахад одоо саад болж байгаа зүйл нь юу вэ? Одоо нөгөө түр яг л надаас нөгөө стартапуудад нөгөө хамгийн том саад нь юу вэ гэж асууж байгаатай адилхан Pinecone тэгвэл яг энэ зорилгодоо хүрэхийн тулд одоо хамгийн том саад болж байгаа зүйл юу? Юу юм бэ лээ? Соёл буюу тэр соёлыг ойлгодог хүний нөөц хэрэгтэй байгаа юм. За ямар соёл вэ гэхээр нөгөө нэг бусдыг хайрлж нэг. Одоо ер нь бол нөгөө хүүхдийн өмнөөс бодоо тий тэр зааж байгаа хүн ингэчих үедээ тэгчих үедээ гэж боддог тийм сэтгэлтэй. Эсвэл тийм хүмүүжлэлтэй хүн хэрэгтэй юм лээ. Эхний ээлж нь. Тэр л одоо хамгийн их limited factor буюу одоо Монголд аягүй ховор байгаа юм билээ. Тийм хүн байвал бид нар тэр хүнд технологийн ур чадварыг эзэмшүүлэх юм бол тэр хүн тэрийгээ нөгөө өөр хүмүүс түгэх боломжтой юм лээ. Түүнээс бол одоо амар лаг кодер байгаа те тэгсэн чи чаддгүй хүмүүс одоо тэнийг юм уу тэргээ загнаад идэг хүн бол саяны ярьж байгаа хүмүүжил өөрөө хаана үүсдэг вэ гэхээр тэрийг бид нар нөгөө заах боломжгүй юм. Тэр чинь гэр бүл дотор үүсдэг. Yes. Тэр чинь бүр яг ахуйн орчинд үүсдэг юу шүү дээ. Тийм тэрийг тэгэхээр бид нар нөгөө нэг хийж чадахгүй учраас нөгөө бид нарыг хамгийн их блоклж байгаа юм тэр байгаа байхгүй. Зөв яг би нөгөө нэг болохтой нөгөө яг л төрнийхтэй адилхан ус төр ярьж байгаа юм бол үзээд. Гүү. Ер нь л явж би бол ус төрийн юм тэр шалтгаан гэж хараад байдаг байхгүй. Тэгэхээр яг бид нар тим гэр бүлд өссөн эсвэл тим юмыг тий цаанаа суудсан хүмүүжлэлтэй хүүхдүүд ийг л хайж байгаа гэсэн үг манайх. Ер нь бол. Тэгээ тэр хүүхдүүдийг гэдэг зүйл шүү дээ тий. Зөв хүмүүжил гэхээс илүү нөгөө бусдыг инэрн нэгүүлсэхтэй сэтгэлтэй эсвэл тийм орчинд өссөн тэрийг ойлгодог тий угаасаа цаанаасаа тийм хүүхдүүдийг л олох хэрэгтэй байна. Олчих юм бол бид нар тэр хүүхдүүдийг ерөөхдөө бол багш болгож уургаж болох юм байна. Тэгвэл тэр нь байх юм бол бусад юм нь сургаж болд юм байна. Тэрийг бол сургаж чаддгүй юм байна гэдгийг одоо нөгөө ойлгосон. Нөгөө нэг нөгөө нэг identity асуудал бараг яригдчих гээд байгаа нөгөө Монгол хүний суурь одоо онцлог юмнууд чинь өөрөө тэрийг бүрдүүлж байгаа шүү дээ тий. Одоо нэг эрэхт ёсоор уу, эцгийн эрэхт ёсоор уу, тий өөрөөс ахмад хүнийгийг сонсдог хүмүүжлөө сонсдог. Тэр яг хөө тийм хүүхдүүд яаж би болсон байна гэд би ингээд одоо энэ ажиллаж байгаа хүүхдүүдээр харахаар ер нь бол юу юм бэ лээ. Ээжийн аавынх нь хүмүүжил юм байлээ. Ер нь бол яаж нөлөөлсөн бэ гэр бүл дотор нь. Ер нь бол гэр бүлдээ нилээ ээж нь одоо жишээлбэл нилээ хүүхдүүдтэйгээ ажилдаг. Аав нь бас ажилдаг. Тийм л гэр бүлд өссөн хүүхдүүд л ер нь бол
энэ яг саяны инэрл нэг үсэл нь угаасаа хүсүүсэйг байдаг юм байна л тээ. Надад бол хоёр хайраар дутаагүй байгаа даа байхгүй. Тэр хоёр аав ээж хайраар хоёулангаар дутаагүй өссөн. Хайраар дутаагүй өссөн хүмүүс байх хэвээр юм л. Тэр хүн хоёулаа жишээ нь хайраар хэр өссөн. Би бол дутаагүй юм байлээ. Би ч дутаагүй гэдэг яаж тодорхойлох вэ? Ээжтэй одоо том болтлоо эрхэлсэн энэ төр байгаа даа байхгүй. Тэгээд нөгөө эрхлүүлээгүй бас аав маав чинь ер нь мөнгө төрөв. Гэтэ би яг нөгөө асууж байхдаа өөрийнхөө хариултыг бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт миний хайр инэрлийн суурь нь яг үндэ ээж аав маань имээ маань. Тийм тэр чинь нөгөө нэг аав ээж гэр бүлийн хүмүүжил чинь имээтэйг их цаг зарцуулсан болохоор имээ чинь л гол юу гэдэг. Яг аав ээж гэдгээр төлөөлөлөд хэн чамайг өсгсөн бэ? Тэр хүн чамд хайрыг өгсөн үү гэдэг л асуулт. Тий. Асуултад байна. Тэгээд айгүй олон хүчин зүйлүүд болоод тэр үлдэх нэг л фактор л таа юм. Гэтэ тэр байхгүй бол угаасаа хүн тийм болох боломжгүй гэж би бол хараад байгаа байхгүй. Багтаа сайн аваагүй бол том болоод тэр нэг өөр юмар илрээд дутуу тэр нь уус дутуу ойлголт байхгүй шүү. Зүгээр 190-ийг нь 10 нь ямар нэг онцгой тохиолдлоор өөрчлөгдөж магадгүй тий онцгой юм байж. Гэхдээ тэр одоо нөгөө одоо миний харсан кейсүүд дээр ерөнхийдөө бол тэр айгүй чухал юм байна гэж байна. Зөв. Тэгээ бид нар чинь нөгөө олон тийм багшийг бэлдэх хэрэг чинь олон тийм хүн хаанаас олох вэ гэдэг л асуулт байгаа. Гэхдээ нөгөө талаа одоо чинь ингээл боловсрол гээд Монгол хүний чанарыг сайжруулах ингээл айгүй олон зүйлүүдийг ингээл харж байгаа шүү дээ тий. Гэтэ энэ болгоны чи эцсийн outcome бол яг үндэ улсын хэмжих юм бол бид нар яг үндэ тийм нэг системийн инженерчил маягийн юм л бий болж өгөх гэдэг шүү дээ. Хинч хаанч төрсөн яг менежмент бол дараа нь figure out хийж болохоор юм байгаа даахгүй. Суур нөгөө figure out нөгөө шийдэж болохгүй юмнуудыг бол яач чадахгүй шүү дээ. Одоо жишээлбэл хичнээн газар орон байхгүй бол бид нар чи улс байгуулж болохгүй гэдэг шиг нөгөө суур нөгөө зайлшгүй шаардлагатай юмнуудаа эхлээд figure тэгээ учрыг нь олох хэрэгтэй байгаа гэдэг. Тэрний хамгийн чухал юм бол нөгөө гэр бүлийн хүмүүжил сайтай ийм нэгүсэх сэтгэл сайтай бусдын төлөө fine coin хөтөлбөр дээрээ давхраас хайр нэлийн талаар хичээл орох хэрэгтэй болно гэсэн үг. Нөгөө тэрийг зааж болдоггүй юм байна даахгүй. Заах боломжгүй тий. Чи ингүүл хайрлаж ийн ингүүл хайрлахгүй гэсэн үг гэж байна. Үгүй байдаг болоод энэ ч одоо баахан коучуд гараад ирсэн юм шүү. Би бол тэрийг худлаа л гэж бодож байна. Ер нь бол хэцүү баг. Яг гоо бага наснд бол нөлөөлж болох байх тий. Тэр чинь гэхдээ нөгөө хилэг би гэхдээ яг гоо ийм юм сонсч байсан. Сайн багш муу багш хоёрыг яаж ялах вэ гэдэг яг надаас бас нөгөө манад багшилж байгаа хүмүүсээс асуудал та ер нь сайн багш муу багшийг яаж ялах вэ гэдэг. Чи тэгж бодсон. Сайн багш муу багш. Би нөгөө сайн багш муу багшаас илүүтэй нөгөө бизнес дээр ч нөгөө нэг аав ээж нар ингэж асуугаад байхгүй. Хэр лаг багш юм гэж асуугаад байхгүй. Юу мэддэг хаана төгссөн гэдэг тий. Ур чадварыг асуугаад байдаг. Зан чанарыг асуудгүй юм байл та. Тэгэхээр би болохоор яг сайн багшийг болохоор ингэж тодорхой айгүй амархан практикл тий. Над дээр өөр дөр ч гэсэн болж исэн. 9 сарын 1-нд хичээлдээ очимооргүй хүүхд чинь санагдаад тий. Хүүхд чинь би хичээлдээ явмааргүй байна гэвэл тэр багш ер нь жоохон хэцүү байна тий. Сургууль тэр хүүхдийн хүсэж байгаа газар биш байгаа даа байхгүй. Тэгээд зуны амралт болоход гуяа алгатаад амралт эхэллээ гэд үсрээд явж байвал тэр нөгөө айгүй буруу газар байна гэж үзгээд байна. Эсрэгээрээ 6 сарын 1-нд те эсвэл сургууль тарахад уйлаад явмааргүй байна гэж уйлж байгаа газар бол тэр бол багш сайн ажиллаа хийж гэж би үзгээд байгаа байхгүй. Тэр чинь нөгөө хүнтэй нь ажилласан байна л гэсэн үг шүү дээ. Хүүхдтэйгээ ажилласан байна гэсэн үг. Тэр хүүхдэд тодорхой хэмжээний нөгөө тийм сэтгэл төрүүлээ тэр хүүхдийг ингээд ойлгож чадсан байна гэсэн үг шүү дээ. Яг хөө тэр хүүхдэнд байх бүр хүсэл эрмэлзэлтэй болгоод байна гэсэн үг байхгүй. Тийм газар хүссэн үсээгүй хүүхд юм сурд юм байна л да. Тэгээ яг хөө би өөр дээрээ бодоход надаа би нөгөө төвх сургуульд байдаг байх чинь ер нь хичээл амраад явна гэдэг надаа айгүй муухай санагдав. Гэтэ багштай байсан юм уу? Ангийнханд байсан юм уу? Надаа бол орчин л юм байлээ. Хүүхдийн багшилж байгаа багш нар би бол ангийнхныгаа бодож амар яадаг байсан. Хичээлээ бодохоор дурггүй. Гэтэ ангийнхныгаа бодох сургуульд дуртай л байсан. Би бол аль нь л надад байсан. Тэгээд 8 сарын 25-нд чинь л бид нар хурдан сургууль руугаа явахаар яа. 8 сар гараад ер нь хамтдаа сургууль руугаа явах тухай ярилцаал. Ер нь бүтсэн ядаа хүлээдэг өдрүүд байсан юм аа. 9 сарын 1. Гэхдээ үргэлж тийм байгаагүй. Бага анги дунд ангитай бол сургууль орно гэдэг. Эхлэнийхээс нь дотор хавталцаал явмааргүй санагддаг. Харахад нь ёо өстой хичээл цонхоллоо гэж баярлдаг те. Эсвэл юм ойлгоогүй тохоо нөгөө нэг ер нь одоо би чинь ингээд өөрөө том болчоод ингээд зарим нэг ингээд физикийн ч юм уу юм хүмүүс уншаа судалж ангууд нөгөө нэг тэдний нөгөө мэдээлэл өгч арга барилыг сонирхолтой байгаад ангууд нөгөө нэг эргээ боддог. Яага багш нар бид нарт нэг ийм
ингэж ойлгуулаагүй юм бол ингэсэн болоог нь би ингээд ойлгочих байсан дуртай шүү байх байсан биш дээ гэж айгүй харамссан юм айгүй гарч ирдэг байхгүй. Одоо шинэ би бол одоо биолог гинэ хим гэдэг чийлд айгүй муу байж байгаад дараа нь ингээд химиг ингээд тайлбарлалцсан ингээд нэг тайлбар бичлэгүүдийг үзэж байгаа байхгүй. Тэнгүүд амар гойсон гэж байгаа байхгүй. Тэгээд яг ер нь багш гэдэг хүн нөгөө сурагчийнхаа сурах арга барилтанд тааруулж нөгөө нэг бас мэдээлэл өгч чаддаг хүн бай. Одоо нэг фэйсбүүк энэ дэс яг явдаг шүү дээ. Нэг айгу сонирхолтой аргаар физик заагаад байгаа багш нарыг ингээл каталж аваад тий. Тэр мэр тэнгүүд. Тэгэхээр яг уу наад чинь өмнө нь бид нар чинь нөгөө амар лаг багшийг л тий өөрөө том сургууль төгссөн өөрөө лаг хүнийг л сайн багш гэж боддог байтал эсрэгээр inspiration буюу хүүхдийг тийшээ сэтэлжүүлж чаддаг хүн л тэндээс нөгөө бизнесийн байгууллага одоо алдарч Jim Collins нэ сайнаас агуу төвшгөөд одоо бүхэл мундаг хүмүүс өснө мэд шүү дээ. Тэндээс ч угаасаа нөгөө 5 дугаар төвшний өдөрдөгч гээд бас л яг адилхан сургууль үзэлтэй ялгаагүй. Агуу компани сайн компаниг өдөрч гэсэн ганцхан ялгаа байдаг. Аль аль нь харизматик, аль аль нь манлай, аль сайтай, аль аль нь ингээл гүйцэтгэл өндөр те багийн гэхдээ нэг л зүйлээр ялгадаг гэсэн юм байна. Залгамжлагчаа бэлддэг гэж. Тэгэхээр тэр чинь яг нөгөө 5 дугаар төвшний өдөртөгч буюу тэр агуу компани бүтээдэг хүмүүс бүгдээрээ сайн багш нар байсан гэсэн үг байна. Заавал дараагийнхаа хүнд бүх юм аяаж өгдөг. Зааж өгч тэр хүнд нөгөө нэг арга барилыг нэвтрүүлж чаддаг. Тэгэхээр адилхан байгаа байхгүй тэр чинь нөгөө нэг бизнес гэдэг чинь яг үүндээ нөгөө ашигын төлөө явж байгаа юм шиг боловч эцсийн үнэ тэнд байгаа ажиллаж байгаа хүмүүс чинь бас яг үүндээ тэр өдөртөгчийн хувьд одоо яг тиймээ сургууль хүмүүжүүлэх хэрэгтэй хүмүүс нь байгаа байхгүй яа тэгэхээр тэр ашигтай байхын тэр хүмүүс сурч хөгжих хэрэгтэй тэр хүмүүс чинь дараагийн шатанда сайжрах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ер нь бол бид нар ингээд нийгэмдэр ингээд сургууль компани тэ нам гэдэг юм ингээд аюул болон бүлэг гарч ирлээс яг энэ нэр юуны төлөө яаж явдаг вэ гэдэг эцсийн нөгөө одоо эцсийн тодорхойлолтын хамтлагууд идэлхэн байгаа гэдэг байхгүй. Тодорхой нэг их ашигын төлөө л бүгдээрээ нэгдээд нэг нь арай илүү манлайлалтай байгаа бол тэрнийхээ одоо юу гэдэг нь удирдлагын дагуу хөдөлдөг. Тэгэхээр босол яг адилхан. Тэр яг гэж босролтой явж байгаа хэрэг босрлын ихэнх тохиолдолд задвал сайхан амьдрал гэдэг зүйлийг л явж байгаа шүү дээ. Тэр нөгөө компани ашиг олно гэдэг бол босол бол нөгөө сайхан амьдрах гэдэг тэр нэг outcome-ийн төлөө бүгд явчих. Тэнгүүд энэ хүний шав болох юм бол энэ хүн намайг сайхан амьдрахад сайн чиглүүлчих юм байна гэдэг зүйлийг л нөхдүүд бол Монголд бол хямд ажиллах хүч ажиллагаа сурцсан шүү дээ. Монгол компаниуд татврын шалтгаан тавьдаг болохоос биш нэг хүмүүсийн цалинг бол нэмэгдүүлэх туртай компани биш. Амар сайн ашиг орлого олдог гэрнээ нөгөө эздүүд нь л томроод идэг. Тэгээд цалингаа нэмүүлэнгүүд хааштай улс болохгүй татвар амар өндөр байна гэдэг. Тэгэнгүүт гадаад зах зээл дээр талентыг бол цэвэр өсөлдөж авдаг. Хангалттай мөнгө зарах ёстой. Тэ? Тэнгүүт гадаад зах зээлээс угаасаа Монголоос ингэж ажиллаж байгаа мөнгөө зарцуулахгүй байгаа юм тий. Зарцуулахгүй. Тэрний оронд нэг Монгол нөхрийг тултал нь ашиглаж байгаад бүр шүүшин шахаж байгаад нэг юм их гээд үзээ болохгүй лаасаа гэдэг болохгүй мэн л. Тэнгүүтээ Монгол хүн чаддгүй юм байлээ гээл тий. Тэгсэн чинь яг тэр хүн Америкт ирээд тэр нөгөө нэг өрсөлдөд байгаа компанид алдаад байж ягаад тэр ботер өнлүүлчихэж байгаа учраас байхгүй юу? Тий. Манайд би бол хардаж жоохон дург байдаг юм бол тэр тэгэхээр team mindset-тэй team нөхдүүд угаасаа гадаад зах зээл хүн бол төлөвлөсө тэгээд ажиллаа сурцсан хүмүүс угаасаа гадаад зах зээл рүү гарах. Тэр яг хуу жоохон сулбгар байгаад шүү дээ. Тарган тий. Хит таргалалттай хитэн юм сууж ийн гэж би үзэх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол за магадгүй чигсэн тий гэртээ нэг юм бууз үдэл сууж идэг. Залхуу тий. Тэгээ бууз нь хийгээд хүмүүс нь байгаа. Тий. Бууз нь ингээд мал нь гадаанаа бэлччихсэн тий. Тэгэл гаргаж идээ сууж байгаа нөхдүүд байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бол энэ залхуу нөхдүүд чи хизээч гадагшаа гараад амжилт олохгүй юм шүү. Гаруул шопинг л хийж байгаа юм шүү тий. Тэгтээ нэг зурагт үзэхээр нэг амбиц үүд юм шиг байгаа юм. Би нэг гаруулга нална шүү дээ. Бодоод байдаг. Гэтэ яг хийчих гэхээр болохгүй. Тэгэхээр эзэдийн асуудал юм шүү. Ер нь эзэдийн асуудал байгаа. Монголд угаасаа нөгөө бизнес чинь философийн дамжлагаар болох юм бол эхлээд чинь owner based байж байгаад дараа нь нөгөө share holder-тэй болоод тэг institution болдсон шүү дээ. Хүнээс үл хамааралтай. Монголд чинь бол бүх бизнес эзэн ownership дээр яваад байгаа байхгүй. Тэгээд том компани чинь нэг хэцүү юм байгаа шүү дээ. Процесс нэг удааширчдаг. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол гадагшаа гарыг үл стартап байдал гарах хэрэгтэй байх монголчууд. Тэрнээс enterprise-аар гарч чадахгүй процесс нь өөрөө юу гэдэг хэлэхгүй. Цаг хугацаагаа гүцэхгүй. Яг одоо ингээд том компаниуд ингэдэж шүү дээ. Жил эхлэхэд нэг юм төлөвлөгөө гаргадаг тий. Гаргаж ил явлаа. Тэгэл нэг юм тайлан санхүү гаргадаг тий. Тэгээ тэрийгээ яг биелүүлдэг тэгээ хаадаг тий. Тэр нь угаасаа хязгаарч алах төлөвлөгөө угаасаа бичдэггүй тий. Алах төлөвлөгөө бичвэл яах вүлээ? Эрсдэлд орно. Захирал өөрөө эрсдэлд ордог тий. Тэгээд хинч эрсдлийг хүлээх сонирхолгүй байдаг тий. Яагаад хүлээхээр хүлээгээд тэрийг биелүүлсэн ч гэсэн ашиг benefit байхгүй тий.
Тий нөгөө өмнөх олж исэн орлого нь буурлаа гэд эзнүүдтэй загнуулахаас биш нөгөө нэг чи шин зүйл сорж үлээ гэж магтуулах нэг баг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг түр нийлээд байгаа. Тэр чинь үл захирал би хүүхэд байхдаа ч юм уу нөгөө CEO гэдгийг айгүй гоёор одоо би ер нь CEO болно гэж боддогсан юм. Тэгсэн чинь одоо бодсон чинь CEO чинь зүгээр менежер оргил юм билээ. Яг л эзний төлөө ажилдаг хамгийн гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу өдөр шөнөгүй ажилладаг. Тий хамгийн том менежер байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг манайд бол яг нөгөө бизнес бол яг институшнл төвшин рүү ороогүй яг эзэн сүртэй яваад байгаа юм. Тэсний одоо том компаниуд нэг стартапын сургалт гэж нэг юм ордог тий. Одоо Монголд. Чи суусан уу? Бейсмэс би ч орж ирсэн тохиолдол байгаа шүү дээ тий. Тэгээл нэг юм аврах шалгар болдог тий. Гэтэ тэр зааж байгаа юм яг стартап ажиллуулахад хэрэг болдог юм заад юм уу? Ер нь бол нөгөө хэлжсэн шүү дээ тий. Тэнд ажилласан юм, энд ажиллахгүй буюу магадгүй тэр арга аргачлан тэр корпоратив бий болгоцсон байж болно. Гэхдээ бол стартапад ажиллахааргүй юм бэ лээ. Яг өөрийн туршлагаар бол. Ер нь стартапууд бол өөр өөрийнхөө арга барил, өөр өөрийнхөө хурдаараа явж имийг нөгөө нэг lesson learn гэж явдаг шүү дээ. Гэс сурж авахаас биш тэнд ажилласан аргуудыг шууд имплемент хийгээд бол ер нь бүтлгүй байд юм. Амжилттай стартап, амжилтгүй стартапыг төрүүлж мэдэх арга гэсэн чинь төлөвлөгөөгөө хэр урд нь сольж гүйцэтгэл хийж ийн гэдгээр хэмждэг гэж аах. Гэсэн чинь манайх бүр эсрэгээр нь те жилийн төлөвлөгөө гаргуулаад тэгээ жилжингээ тэр нөгөө бүтггүй төлөвлөгөөг нь хэрэгжүүлснээр за болсонгүй маань ашийн төлөвлөгөө гаргая гэх юм байл та. Эсрэгээр уг нь бол эхэлж байгаа юм чинь аль болох хурдан болохгүй байгаа юм мэдэж аваад юу болж байгааг сайн хийх л уг нь бол аргачлал ашигламаар байна тий. Тэрийг одоо алж байгаагүй хэлсвэхтэй ер нь бол зүгээр одоо гарч байгаа дүр зургийн хувьд бол бид нар ер нь бол том компаниуд нь өөрсдөө жижиг компаниудад гарч ирэх боломжийг хаагаад байгаа л та угаасаа. Юу гэхээр тэр залуу аяга амбицтай уг нь тухайн юмаа хийгээд явцсан бол ирээдүйдээ байх байсан чинь чи наашаа хүрээд ирээ цалингич нэмээд өгөө чи ийм өөрийгөө бити зовоогоод л та манад ажилтаа гэн ороод ажиллангууд тэр хүний нөгөө гой асуудлыг шийдэх гэж зорддог тий тэмүүлдэг юм байхгүй зүгээр л чи миний хүссэн юмыг л хийчих тэгэл хангалттай сайхан тий манай компани гойлч ингэж хэлээд явангууд өөр шин санаа гаргаж зах зээл дээр бизнес босох байсан нөхдүүд нь байхгүй болчихно. Тэгэхээр нөгөө нэг зах зээл дээр шинэ бизнесүүд боожих босох боломжийг нь бас өөртөө ч мэдгүй хаач хийж магадгүй. Мэдээж бизнес бол өөрийгөө доктортой байдаг талаасаа ингээд групп компаниуд зүг гэж харж байгаа юм шиг боловч томоор нь том зургаар нарах юм бол магадгүй зарим нэг хүмүүсийг бол стартапын хилгүүлээл явуулж явах хэрэгтэй. Гэхдээ асуудал хааныг төлөөлөг гэсэн нөгөө талентын хомсдолч нь буцаад энэ асуудлыг үүсгэж байгаа хэл та. Корпораттай ажиллаад төрөлхийн угаасаа л корпоратад ажиллах гэж төрсөн хүмүүс байдаг. Ямиг айгүй их ингээд системтэй, процесстэй, олон дахин давтаж удаанаар хийдэг хүмүүс байдаг. Гэтэл стартап тийм биш шүү дээ. Тэнгүүд яг нэг жоохон ингээд жижиг юм игээд амжилт хийгээд хөдөлгөөнтэй байгаа нөхрийг шууд газар ажиллаж чадахгүй тий чадахгүй. Одоо чи би бол өөрөө тэрний сонгож хийж боддог байхгүй. Би бол яг чадахгүй мань гэдэг үлэмширсэн. Тийм болохоор ер нь бол би бол ингээд урсгалаар ажиллаад нэг захирлын мэлэнгүүт нь тэрийг нь заа гэж баа байггүй хийгээд тэгээл цалингаа аваад явах бол би бол тэмцмээр байгаа байхгүй. Зүрн заавал нэг өөр поинтыг гаргаж ийд ингэх юм шүү гэдэг зүйлүүдийг хийгээд тэрийг хийж үзээд алдаад хариуцлага үлэмээр байгаа байхгүй. Гэтэл тийм зүйл байхгүй. Гэхдээ энэ явдал өмнө болж исэн болов уу? Монголд уу? За дэлхий дээр болж л байсан билүү тийм ч. Тэгээ монополи гэдэг шүү дээ. Тийм. Олигополи гэдэг юм хэлээ л дээ. Олон талд нөгөө цөөхөн нөгөө олонхоо удирдаад нөгөө зах зээлийг хөдөлгөөд байгаа. Тийм олигополи гэдэг ба шүү дээ. Цөөхөн хэдхэн том компаниуд улс орныг удирдаад байна тийм. Тухайн зах зээл шууд хөдөлгөөд байгаа байхгүй юм бол өөрсдөө шийдвэрээр эсрэгээр хөдөлгөөд байгаа ч биш бүх хөдөлгөөнгөө болгоод байгаа юм шүү гэж харагдаад байна л дээ. Олигополи ч зах зээлийн өсөлтийг нь сааруулж байгаа гэсэн үг хөдөлгөөн. Тийм. Хөдөлгөөн гэдэг нь бол нөгөө нэг яг үн талаас аахгүй. Тийм олигополи ч одоо нөгөө алдарт бензиний юу штэ газрын цусны юм дээ штэ. ОПЕК өдр яваад штэ. Тийм. Гэтэл нөгөө тэр бол нөгөө үн талаас хөдөлгөөд байгаа гэж олооч яг чиний л нөгөө салбарын өсөлт талаас цацааж байгаа байхгүй. Инновац байхгүй болно. Өрсөлдөөн байхгүй болно. Гацаач юм тийм. Яг тэр нь ашигтай. Ямар ч эсэлүүлэхгүй. Зовхгүй штэ. Ядарахгүй. Тийм. Одоо би ингээд юу гэдгийг гадаад зах зээл рүү ажиллаад эхлээд жоохон юм ойлгоод эхэлсэн чинь бол үнэндээ Монгол зах зээл бол надад бүр яаж эхэлж байгаа байхгүй. Easy peasy гэдэг шиг. Зүгээр л тийм том компаниуд бол дураараа турж болохоор том орон зай л идэм бил. Капиталын зөрүү байгаа даа шүү дээ. Тий, хөрөнгөний зөрүү. Өрсөлдөөн дээр хөрөнгөний зөрүүгээр давуу гаргаад байна тий. Түүнээс ур чадвар эсвэл нэг efficiency ашигтай ажиллагаа энэ төр гэдэг бол бүр хоошоо. Одоо шинэ энийг жоохон шүүмжлээ хэлчихэ. Монголд бол том компаниуд бол хизээч маркетинг хийдэггүй. Тэд зөвхөн PR болон пропаганда л хийдэг.
толгой болт тий. Хизээч нөгөө тийм ингээ маркетинг буюу бүтээгдэхүүний үн цэнийг асуудалтай нь яаж шийдэх гэж авахгүй нэг постэр бэлтлээ бүүстээр зодлоо инфлюенсерүүдэд мөнгө өглөө бүгд энэ гоё шүү гэж рекламдлаа энэ бол яг зөв пропаганда Байдгал үнэн байгаад шүү дээ Монголд бол тий. бүх компани тэгж яагаад тэрийг маркетинг гэдэг. Яагаад маркетинг гэж хөдөөшөрч байгаа гэхээр борлуулалт өсчихөж байгаа байхгүй. Ажиллаад тийм тий. Тэг ажиллаад байгаа учраас. Гэтэл ууг нь маркетинг гэдэг чинь бид нар айгу гоёр үзээд байгаа шүү дээ. Хэрэглэхэд асуудал байдаг. Та асуудлыг нь хамгийн зөвөр, хамгийн үр дүнтэйгээр зөв суугаар нь хүргэж өгөх ёстой. За яг хуу traditional business team байдаг юм байгаа ч тий. Тэгвэл яагаад технологийн бизнес гарч ирэхгүй байгаа юм бэ гэж хүмүүс ингэдэг. Гайхах шүү дээ тий. Талентуудаа алдаад байгаа. Чи тийм л лаг юм бол одоо ингэж асуудаг байхгүй. Чи тийм л лаг юм бол ягаад тэгээд тэр цахиурын хүндэд тэр компани байгуулад алаагүй юм гэж асуу шүү дээ. Чи тийм л их код мод чаддаг юм бол чи тэгээ хийлдэй л гэж юм шүү дээ. Чи тийм л дижитал маркетинг мэддэг юм бол олон улсын дижитал юм хийлдэй чи яачаад байгаа гэдэг юм асуугддаг шүү дээ. Тэгээ тэнгуү тэрний хариулт олох гол одоо явж шít ер нь л. Тэрний хариулт нөгөө тодорхой хэмжээнд хүн бас тодорхой юм сүрж байгаа бол үр дүнг нь харуулж сүрэх ёстой шүү дээ тий. Тэр одоо би бол яг тэрний жишээ болох гол явж байгаа гэсэн үг байхгүй. Чи хийгээд үзүүлдэг гэж хүн хэлэх учраас тэгвэл би хийгээд үзээ гадаад амьдарч гадаадад ажиллаад тий харуулчих. Одоо надад юу хэлэх юм гэдэг юм гарах гэдэг гэсэн үг байхгүй. А тэрийг бол зүгээр ингээд шалтгаан тоочод тойруулаад ажиллахгүй шүү дээ. Гэхдээ технологийн хүмүүс бол гар дээр гараад ингээд ажиллаж болоо л шүү дээ. Аль хэдийн эхэлчих зүгээр технологийн хүмүүс чи маркетинг хүмүүс биш учраас зарлаа явж идэх байхгүй. Яг мөрөөр ажиллая гээл. Ягаад тэгэхээр тэдний хувьд ингэж нөгөө одоо юу гэдгийг өөрийгөө гайхуулах онцлог тимтэй ингэж өөрөө шоу оффыг шаардлага байдаг л биш үү гэж санагдсан. Би бол одоос энд ирж мэрчээд энд ажилладаг монголчуудын тоомог харангууд айгүй мундаг залуучууд айгүй олон байгаа байхгүй. Уулцсан тий. Уулцсан. Seattle бол тийм олон биш үү. Тийм Microsoft энэ бид нар Microsoft-ын хитгэн л нэвтрүүлэгт орсон залуучууд нь хараад багаад баг хитгэн ажиллах гэсэн чинь баг энэ чинь баг 30 40-од монгол залуучууд ажилладаг байх. Тэд зүгээр яг ажиллаяга л явж байгаа. Гэмэн тэдрийг ингэж нөгөө одоо урам зориг болгож олон нийт харуулаагүй учраас хүмүүс тэрийг харсан хитийгаал байдаг гэж ойлгочих тийм ээ гэж би зөв өөр дөр гэж ойлгосон яг нэг үгэлэд бол. Чи ч юм бас тэндээс ирээд удааг байгаад шүү дээ. Тий. Бид нар энд чинь бие бинийгаа мэддэг болохоор олон байдгийг мэдээд идэг. Тий. Тэгээ Монгол болохоор мэдгүй бод. Тэгэхээр тэр хүмүүс чи ихэнх нь бас энэ Монгол том корпоратууд бас ажиллаж байгаа юм болоод гарч ирсэн хүмүүс л байгаа байхгүй. Ягаад тэр Монгол корпорат ажиллана гэдэг нөрөө тухайн хүмүүсийн карьер хайлчаад байгаа байхгүй. Юу гэхээр тэрнээс цаашаага явах боломж нь ерөөхдөө жоохон хумигдаад эхэлж чинь одоо адилхан байгаа байхгүй жишээ бол. Монголд ур чадвар суул юм уу тэгвэл за яг том компани ажиллаад. За аль төвшөнд байгаас хамаарах баха. За бүх төвшөнд нь чи байж үзлээ шүү дээ. Гэхдээ би бол корпорат компани хувьд яг шууд өдөр төвшөнд очсон байна. Доор ажиллаж үзээг. Доор ажиллаж үзээгүй байхгүй. Тэгэхээр нөгөө тэгэхгүй. Гэхдээ өдөртөө төвшний хувьд бол soft skill-аас бол их юм зорсон. Яг нөгөө одоо делегейт хийх ч үгүй юм уу те ажлуудаа хуваарлах. Делегейт хийх шаардлага байд юм уу? Яагаад делегейт хийх гэдэг вэ? Гэхдээ тэнд айгүй олон ажиллаж байгаа мсэр олон хүмүүс л үргэлжлэн жоохонд бол угаасаа делегейт хийх шаардлага үүсч. Ер нь хүн их ажиллаж байгаа нь буруу юм шүү. Утгагүй салбар дээр. Монгол корпорат компани яаж ихгүй хүний олноор л заддаг шүү дээ. Хүний олноор л. Тэгэхээр чин тэр чинь үр ашиггүй байдал юм шүү. Магадгүй л баг. Тэг магадгүй тэр нь надад таалагддаг болохоор би гарсан ч гэж боддог шүү. Асуудлын гол нь би гарахад нэг зүйл үлээсэн зүйл байгаа. Тэр нь юу гэхээр яг тэр юутай адилхан. Би одоо нүүхтэй адилхан. Энэ асуудлыг би шийдэж чадахгүй маа гэдэг. Одоо тухайн корпорат нэг асуудал байна шүү дээ, тэ. Тухайн асуудлыг би ингээд шийдэх гэж оролдсон шүү дээ. Орлонтой хурж ирсэн. Эцээ энийг шийдэх хүн нугасаа би биш юм гэж би шууд болчихж байгаа байхгүй. Утаатай яг адилхан. За ингээ Pinecast маань ингээд өндөрлөгтийг шаанд чинь. Тэгээд яг хуу сүүлийн асуултаар над руу ингээд бас олон хүүхдүүд бичдэг. Одоо ингээд Монголд байгаа. Одоо ийм асуудал байна. Тэгээд одоо би эндээс яаж гарах вэ? Надад зөвлөх өгөөч. Би өөрийнхөө эрхчлөлөг өөртөө авмаар байна гэж байгаа. Ийм дүү чамд байвал чи яг юу зөвлөх вэ? Ер нь бол бид нар өөртөө анзаарч чаддаггүй болохоос боломж бол угаасаа хүн болгоно нээлттэй бүх газар боломж байдаг. Тэгэхээр аль болох өөртөө гарч ирж байгаа боломжуудаас ашиглаад байгаарай. Ер нь бол хүнд оролдож үзээд харамсна гэж юм байдаггүй юм билээ. Тэгэхээр оролдож үзэх боломжтой бүх зүйл байгаа бол оролдоод үз. Ялангуяа би хүртэл адилхан сураа явж байгаа. Миний хувьд чинь 30 нас хүртлээ хүн бол оролдож үзэх боломжтой бүх зүйлийг л оролдож үзэх хэрэгтэй. Тэндээс угаасаа хүн өөрөө хариултаа олно. Тэрнээс биш хин нэг очиод энэ бол ийм юм а гэдэг хариултыг хэлэхгүй болохоор бүх боломжуудыг оролдож туршиж үзээрэй л гэж зөвлөе. Тэн дундаас чи өөрийнхөө яг өөрийнхөө хэрэгчлөө байх сонголтоо хийж чадна. За тэгээд өнөөдрийн дугаарыг маань сонссон бүх үзэгч болон сонсогчдод баярлалаа.
Тэгээд бас ташнамдаа баярлалаа. Ингээд алс суулын Сиэтлд ирээд бид нартай яриа хийж байгаа. Тэгээд бас өөрийнхөө туршлагаас хуваалцсан чамд их баярлалаа. Дараа уулзцгаая. Баярлалаа.